Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5 84.5 талбайгаар таны зүрх сэтгэлийг дулаад зуулж хөглөж хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. За та бүхэн минь сайхан амарвуу. Сайхан хаварчиж байна уу? Бид бүхэн нь сайхан амарлаа. Би яг гэсэн чи яг нөгөө шинэ жилийн нэг одоо баяраар нөгөө Санта Клаус орж ирээд хүүхдүүдэд Merry Christmas гэж хэлдэгтэйгээ адилхан санагчлаа. Яг тийм мэдрэмж авсан. Яг тэгсэн байхаа. Би бас өөрөө тийм мэдрэмж авсан байхгүй. Харин яг тэгж хэлээ. Араас нь бэлгэн ханы. Бэлгэн авъя. За миний подолк авах. Би чиг шалтан сууч яадгийг. Таны подолк битээр бол тайраад хоёр подолк хийж өмсөн шүү тий. Дундаа нэг эрхэм хүндэд сонсогч та бүхэндээ, үзэгч та бүхэндээ Гэр бүлийн радио FM 104.5, FM 84.5 долгионоор болон за Facebook-ийн Гэр бүлийн радио 104.5 гэсэн Facebook пэйжээр бид нэр Гэр бүлийн энэ радиогийн 25 жилийн түүхт үйл явдалд бас нэгэн түүхийн шинэ утсыг нээж байгаа нь Улаанбаатарын өглөө хэмээх гайхалтай өглөөний шоу нэвтрүүлгийг танд өргөн барьж байна. Мэдээж та 3W1045-ийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс биднийг сонсох боломжтойгоос гадна Clubhouse дээр өрөө нэгдэж байгаа. Хоо, тийм үү? Би надад ч мэдээгүй юм шүү дээ. Мэдээгүй юм уу? За, студид хийх юм байна. За, Гэр бүлийн радиогийн 1-р студид хөтлөгч Эрка, Заяа болон Богинер та бүхэндээ. За, нөгөө нэг хуучны танил дуу хоолойнод байна шүү дээ. Таны. Бүр хуучны сан хөмөргөөс нэг суг татаж гаргаж ирнэ гэж суулгацсан. Сан хөмөргөөс үү? За, сан хөмөргөөс нэг зочин ирсэн байна. Сайхна. За, сайн байна уу сайхна? Өөрийгөө танилцуулна. Ингэн гэж хэлсэн шүү дээ. Сайхна гэдэг юм лээ. Гээ, Заяа өтөр ингээд өөрөө чинь ер нь бол жоохон практик гэд бодоод байгаа байхгүй юу? За. Ингэсэн юм аа. Яасан? Ер нь нэг юм хар цагаан өнгөтэй байхгүй юу? За. Өмсөн хувцаар. Үгүй тийм биш. Тийм байгаа шүү дээ. Хоёр хэрэгтэй нь хар цагаан. Эрдэнэт дандаа харанхуй байдаг шүү гэдгийг хэлгээд эмэгтэйгийн хувцыг би тайлбарлах уу? За миний энэ хар цагааны хооронд нэг алимаг галцганж байгаа. Тий, Яг уучраа мэдээ байсан тий. Бүр ингээд чи юу гэж би нэг бодож ингэж төлөвлөж өмсчих чи юу вэ? Би бол баланс гэж. Би хоёрын дунд ингээд хоёрыг эвлүүлэн зуучлагч. Чист гоё хэллээ шүү яг баланс гэж тий. Эмэгтэйчүүд маань амьдралын баланс шүү. Тийм шүү дээ. Бид нар байхгүй бол та нар будаа. За тэр чинь үнэндээ тий. За тэгээд Гэр бүлийн радиог одоо яг дөнгөж бас долгионоо тааруулаад бас сонсож байгаа хүмүүсийг нэг зүйлийг уриалмаар байна. За тэр нь юу гэхээр зэрэг та Facebook-ээрээ ороод Гэр бүлийн радио 1045 гэсэн одоо пэйж рүү ороод бидний лайв стримийг үзээрэй гэж хэлмээр байна. Нэг онцгой зүйл. Лайв стрим үзэх радиогоор сонсох ямар ялгаатай юм бэ гэдэг одоо зүйл бодож иж магадгүй. За одоо ялгаатайг хэрээр ялгаатай хүмүүсээ. Үзэж сонсох. Тий, үзэж сонсох. Та бүхэн бидний одоо энэ сайхан дүр төрхийг ой Эрка чи нэг дах ба. Зөв хэллээ. Чамаг хэлээгүй. Би өөргөө яг бүр заачлаа. Тэр орно. Сэвж амьдраараа савж амьдраараа. За би эмэгтэйгээ чирчээ заяа. За. Би чирчихсэн үү? За. Өглөөнөөс хэлж байгаа юм те. Доош нь чирээд байгаа байхгүй. Доош За ямар ч юм ингээд үзэхээс гадна бас даваа гараг шүү. Гайхалтай сюрпризүүд та лайв стримийг үзснээр би болох ёстой. За тэгээд энэ лайв стримийн нөө сюрпризгээ ярьсантай учраас та бас өөр энэ сюрпризүүдээ зөвхөн өөрөө ганцаараа хамрагдах биш те. Бас одоо ойр дотны найз нөхөд үү тийм үү ямар нэг үнийг сэрэмээр санагдаж явах юм бол те. Меншн нэгэ донг хийхин тулд яг лайв стрим дот коммент дээр яг одоо бүх үзэж байгаа хүмүүсийг хин нэг меншн хийгээсэй гэж хүсэж байна. За энэ меншн хийж байгаа энэ хүмүүсийн дотор нэгэн зүйл болох юм аа. Болно. Меншн хийгээд зогсохгүй. Мэдээч бас те
үзэлтэй хийн, дуустал нь бидэнтэй хамтдаа байна, оролцоотой байна. Бидний нэмэлт 4 дахь хөтлөгч болно, 5 дахь 6 дахь хөтлөгч маань болсноор энэ нас үүсэн шүү. Тэгнь. Тэгээ шеэрлт юм байлээ бас. Зөө. Тэр шеэр гэдэг канапан дээр дараад ингэдэг гэсэн. Би нэг юм сурсан. Зүгээр ингээд бид нар чи шеэрлчт юм байна. Манай 80-ад оныхан. Одоо бүр 80-ад өмнөх 80-аас бүр яг эхний 80 хэдэн 1 2 оныхан бол хэцүү. Хэлж ихгүй бол ойлгохгүй. Тий. Шеэрлт юм бичдэг гэж хэлээ шүү. Тий. Манайхаа хамт байгаараа ч гэдэг юм уу те. Тэгдэм байлээ шүү. За ойлголоо. Айгуу муугаад. Би бинийгээ бас ингэхгүй шүү хэлээ. Ерөөсөө ийм юм байхгүй шүү. Тий. Тэгээд бид нар ингэж байгаа шүү. Бүх радио сонсож байгаа хүмүүстээ дахин хэлэхэд анхааруулхад те. Анхаараарай. Улаанбаатарт Энд чинь 80 маяг өөрчлөгдөд явах хэрэгтэй юм шүү. анхаараарай гэхэр үү? Тий. За. Анхаараарай. За яа. За энэ За. Бид хоёроос анхаарай тий. Чи болохгүй наа. Орохгүй нөө. Нэг юм орж ирэхгүй. Ерөөс орчихгүй нөө. Анхаараатай яг орохгүй. Яг анхаарахгүй нөө тий. За ер нь зүгээр хэлчихье тий анхаараарай сонсогчдоо тэгээд Facebook-ийн лайв стримийг та бүхэн бас орж үзнээр орж үзээ зогсгүй комент хэсэгт хэн нэгний меншн хийгээрэй. Меншн давалгааг яг энэ одоо энэ цаг мөчид хийгээрэй. Бид нэр даваагаас баасан гарих болгонд яг эхний яг энэ мод меншн хийсэн хүмүүсийн нэрсийг бид нэр цуглуулж байгаа. Тэгээд энэ даваагаас баасан гариг болгонд меншн хийсэн хүмүүсийн нэрсийг цуглуулад бид нэр тэр дотроос рандомор нэгэн азтанг одоо 7 хоног болгон одоо шалгаруулна. Гэхдээ яг ямар шагнал вэ гэдгийг бид нэр 5 гаригийн Улаанбаатарын өглөө нэвтрүүлгээрээ та бүхэн задлах болно. Тийм учраас та бүхэн те за өстой юу ч хийж магадгүй шүү дээ. Нөгөө нэг дотооддоо мэдж байгаа учраас энэ манай дотоод ажилтнууд айгүй хурдан меншн хийгээд эхэлсэн байна. Сүртэй. Дотроос өрсөлдөх юм уу гэж. Дотоосоо ч гэсэндээ бас өрсөлдөж байна. Ягаад гэвэл хүний гараа орохгүйгээр бид нар шалгаруулна. За. Тийм учраас миний меншн хийсэн хүн ч гэсэндээ бас тэр чи миний би меншн хийчихвэл яна ми би бас ялчих юм байна шүү дээ. Тэгэхээр бэлгээс бодох хэрэгтэй юм байна. Меншн хийхийг хэрэг жишээл мэдгүй юм байвал яаж меншн хийх вүлээ? Ингэн ерөөсө комент хэсэгтээ ороод юуны кибордныхоо нэг @гэд нэг тэмдэг байдаг штэ. Усг шиг. Нэг юм угалзарцсан усг. За тэрэн дээрээ дараад хойноос нь тэр хүнийхээ Facebook хаягны эхний үсгийг л тавихад энэ Facebook чамд өөрөө санал болгоно. Бас тэгтээ манай заяагийн хийсэн меншн их зүгээр юм байна. Атад дараад H үсэг дарангууд highlights гэж гараад ирнэ. Тэрэн дээрээ дарчингууд миний иргэн тойрны ойрын найз нөхөд бүгд энийг шууд хүлээж авах. Чи яг надад монголоор ярьж өгдөө. Би ерөөсөй ойлголгүй. За ингэн заяа. Нөгөө нэг 80 оны ихний үеийнхэн. Яг нөгөө нэг угалзарснаа дарна шүү дээ тий. Угалзарснаа дарна. Тэнгүүд хүн бүрт гэд бичсэн байдаг нөгөө монголоор. За. Хүн бүрт. Монголоор солилцсон хүмүүс байх юм бол хүн бүрт гэж highlight гэдэг нь хүн бүрт гэж харагддаг. За. За мэдээж хүн бүрт гэсэн чи болно. За дээрэс нь яг хин нэгний яг одоо та найз Facebook-ийнхаа найзлан тухайлан. За тэгээд меншн хийсэн таны нэрийг өгөхгүй юу? Таны нэрийг бид одоо яг энэ даваагаас баасан гарагт бүгдийг цуглуулад одоо за яач вэ асуу. Юу асууя? Би нөгөө өөрөө азтан болж магадгүй учраас асуух гэдэг. Би одоо жишээлбэл 2 хүнийг сая меншн хийчихэж байгаа. Нэг л удаа бичигдэнэ. Тий, нэг удаа би хийчихэж байгаа. Миний меншн хүн хийсэн хүн азтан болох гэдэг юм. Би азтан болох Чи. За. Чи бид хоёр гэсэн. Хамааруулаад зүгээр өглөөний мензэнд гэж бичихгүй байх нь шүү дээ. Яг өглөөний менд гэж бичингээ. Хин нэг меншн чих юм бол тэгэл явах гэдэг байгаа байхгүй. За энэ нэг одоо ойлгоо хэлхүдээ бас. Одоо Улаанбаатарын өглөөг сонсож байгаа энэ сайхан одоо залуучууд те ахын дүүс маань бас тийм олон дахин юм ингээ хэлээ л ахаргүй юм ба зайлгүй даа гэж бодчих. Тэр жишээлбэл Оми гэдэг нэг хөөрхөн дүү байна. Тэр одоо бас highlight гэж биччих. Шууд харцаа. Одоо тэр баясгалан гэдэг манай үнэт сонсогч байна. Анхаа гинэ меншн хийж гин. За цэгийн Ганбаатар маань бас баска ням даваг меншн хийсэн байна. За меншн хүмүүсийн хүмүүс бол маш олон байна шүү. Гэр бүлийн радиогийнхоо 25 жилийн анхны цоо шинэхэн уран бүтээл мэндэлж яагаад баяртай байна гэсэн байна. За тэгээд гэр бүлийн радиогийн уран бүтээлийн хамт олон бид нэр одоо 1-р эфирээс танд шуудаар хүрж байгаа. За тэгээд Улаанбаатарын өглөө гэсэн энэхүү гайхалтай одоо нэвтрүүлгийг бид нэр хэрхэн яагаад одоо эхлэх болсон бэ гэж те. Тэгээд өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд бид нэр өмнөх манай гэр бүлийн радиогийн бас 12 жилийн хугацаанд эфир дээр ишгэлсэн 930 гэсэн өглөөний сан хөмрөг шоуны алтан сан хөмрөгийг одоо бид нэр дурсамжийн зүйлүүдийг явуулсан байгаа шүү дээ тийм. За тэгээд тэр дурсамжийн дугаарууд явлаа.
За та хоёр маань бас тэрийг одоо Дурсаж сонслоо. Тэ. Өөрийгөө сонсох бас сонирн байлээ. Оо тэг яах Би өөрийнхөө хөгжсөнийг одоо харж илээ ш нэрээ. Эхний хэсэгт нь одоо шин сурагч байлээ штэ. Эрка ч бас мог жогоод хөрхөө бас дундуур нь ганц жон гэдэг жог хүү. Тэгээ сүүлийн хэсэгт бас жоохон цаардчихаа. Бас өөрөө цор хийгээд болцоо илээ. Цор хийгээд Тэр чи одоо энэ баваац сууж байна. Хэрэлдээд байгаа юм уу? Цор гэдэг чи одоо нөгөө хэрэлдэн гэсэн үг үстэй. Үгүй штэ. Та нарыг хөөхөн өглөөний нэвтрүүлэг хийж исэн юм байлээ. Тийм штэ. За тэгээд тэр нэвтрүүлгийн бас нэгэн чухал зүйлийг бас би одоо яг сонсогчдод сануулмаар байна. Тэр нөхөө зэрэг 930 маань өөр ингэсэн өрөө байсан. Тэр бахлаа зэрэг бид нэг хэсэг нь одоо сайн цагийг хамт бүтээе гэсэн. Гэтэл бас сонсогчд маань бодож иж магадгүй яг шинэ за өнөөдөр бол анхны дугаар учраас маш олон танин мэрэгхийн танилцуулгын юмуд явж штэ тийм. Улаанбаатарын өглөөний тэгвэл яг ямар үрээтэй юм бэ? Ямар зүйлийг одоо жанжин шугамаа болгож одоо баруун тийш зүүн тийш хазаахгүйгээр тэгээ ухрахгүйгээр урагшаа давсан хөвөндөө байх юм бэ гэдэг бас бидний одоо үрэг та бүхэнд бол танилцуулгад бэлэн болж байгаа. За тэгээ тэрийг маань Эрка та бүхэн танилцуулна. Өөрөө мэдээг байгаа, өөрөө чэйжлээгүй байгаа. Одоо шалгалт авч байна. Ой, өөрөөгөө зэрэг хэлээ. Тэгээ хинэн чэйжлээгүйгээ харчихоо. За хин одоо гацхна гэдэг харъя. Одоо энэ дээр нэг юм жоохон нэг юм техникийн хувьд нэг жоохон алдчихад байгаа шүү. Нэг үгэн дээр нь тий. Ямар үгэн дээр? Эхнийхээ л үгэн дээр алдчихад байгаа. Буруу хэлчихвэл буруу дуусах гэдэг шүү. Буруу хэлчихвэл буруу дуусах гэдэг шүү. Чийл тэгдэг юм аа. За би тэхгүй. Энэ одооны хүмүүс үү? Үгүй би тэхгүй. Тэгвэл яах эхэлж За эхлэе. За 1 2 3 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. За тэгэхээр өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэсэн ийм уриатаагаар Улаанбаатарын өглөө одоо та бүхэндээ өглөө болгон 7 цаг 15 минутаас 8 цаг 45 минутын хооронд бүхэл бүтэн 90 минутын турш та бүхэндээ хамт маш гайхалтай болонгууд бид нар бэлдсэн. Тийм учраас одоогор нууц олон сюрприз байгаа. Та бүхэн шокрод унах болно. Жохон арталтаа зөөлөвч мөөлөвчтэй газрыг харж явж байгаараа. Тий. Жодоогоо урьж байгаа нүд нь яах. Гудамжинд алхаж байгаа хүмүүс. Савч унаад ах юм уу? Юу н ардаа ийм одоо зөөлөвчтэй йогийн бишок юу бишок. Юу нэ? Нэл хөөхөнд хардаа дүнгийн сууж байгаа хүүхдэд чи ийм нэг юм үүрэг толгоонд нь хамгаалдаг юм байл. Хамгаалтай ийм үүргэвч үүрэг. Гинтийн сюрпризүүдийг барил. Яв шиг. Завсаргүй барих юм уу? Завсаргүй барина. За, одоо эхний булангаа хамтдаа эхлүүлэх үү? Тэгье. За тэгье. За ингээд та бүхний өмнө гайхалтай нэгэн шин булан та бүхний өмнө анх удаа хүрэх гэж байна. Үзэгч, сонсогч та бүхэн минь Улаанбаатарын өглөө гэр бүлийн радиогийн өглөөний шоу хөтөлбөртэй хамт байгаарай. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. Хөтлөгч Эрка. Чи сайхан амарсан уу? Ямар амар хэцүү шууд болоо. Тийм ээ, ямар ч юугүй. Сайхан уу? Тий. Гой ер нь яг нэг нүгөө хэлэхэд бас жоохон амархад түүхтэй. Яас нөгөө монголцоо үзсэн үү? Үгүй бодоод. Нөгөө өглөөтэйгөө бодоод бүр шүн зүүдэн дотор ингээд бог зэхэр нэг хүн дагуулад ороод ирсэн ингэнэ. Дөрөвдөг чөтлөгч шүү. Тэгээд зуулагч. Би пал юу хүн болоод байна. Юу болоод байна. Маргааш хэлэх гээд Тий. Тэгээд дөрөвдөг хөтлөгч дөрөвдөг хөтлөгч аваад ирсэн. За тэгснээр дээрэс нь хараа өөр нэг шинэ болон танилцуулчлаа. Юу ч вэ тэр зүүдэн гэтээ тэр их гой болон байсан шүү захирлаа. Тэгээд нэр нь тодорхой биш юм уу? Биш харин уул нь хэлсэн надад. Би яг санахгүй байна одоо. Айгүй гой болон байсан юм аа. Тэгээд тэр болон бодсоор гоо шин унтаж чадсан. Өө зайлуулаа. Гэтэ яг унтаж чадсангүй ч гэжтэй зүүдэн тэгэж явж байгаа учраас нэг мэтгэл нүдэн анлаа нэг мэтгэл тэр зүүдээр аялаад нэг мэтгэл өглөө. Тэгэхээр амарсан Улаанбаатарын өглөөний маань хамгийн анхны болон та бүхэнд хүрэхтэй их сонин одоо болон энэ маань болохоор манай ураатай нэлээд хамаатай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэдгсэн шүү дээ. Тэгсэн ч өчигдөрт нь юу болцсон юм бэ гэсэн үг байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэхээр тэгээ баярлалаа өчигдөр минь гэж би харах ингэж ярилцах яг энэ гайхалтай гоё сайхан болон байгаа байхгүй юу? Тэгэхээр Эрка
Тэгсэн юм бэ. Тэгсгээл явсан. Тэгэл ам. Тэг миний нэг бодлого байхгүй. Монголын маргааш гэж дуустдаггүй. Тэгээ дуустдаггүй. Тийш. Монголын маргааш дуустдаггүй гэж ярьдаг бүлгөө. Мөн үү? Тэг. Монголын өнөөдөр бас дуусахгүй өнөөдөр гэж явдаг тий. Өнөөдөр хичнээн худлаа л хэдэн штэ. Тэг. Бас түүнтэй адилхан Монголын өчигдөр бол дуусахгүй штэ. Яа тэгвэл өнөөдөр өчигдөргүйгээ бий болохгүй. Тэ маргааш бол өнөөдөргүйгээр бий болохгүй. Тэгэхээр Монголын маргааш дуустдаггүйтэй адилхан өнөөдөр дуустдаггүйтэй адилхан өчигдөр бас дуусахгүй. Хүн болгонд өчигдөр гэж бий байгаа. Гэхдээ тэр өчигдрөөс биш үү те. Яг одоо анзааралгүй өнгөрж байгаа зүйлүүд байгаа юм шиг үстэй. Тэр зүйлүүдээс анхаарч бас баярлаа гэж хэлэх энэ зүйлсийн талаар хэдүүлээ ярилцсан гэсэн. Тэгэхээр зөвхөн бид гурав ярилцаад байхгүй. Бид нэр эфирийн утсыг нээж байгаа. Энэ болохоор зэрэг 9986 104 5 хэмээх та бүхний аль дотны танил болсон утасны дугаар нэгдэж байгаа. За 9986 104 5 шүү. Та магадгүй бид гуравтаа холбогдоод амжилт хүсээд баяр хүргээд те шинэ нэвтрүүлгийг эхэлж байгаад бас тэгж бас болох юм. За мөн дээрэс нь өчигдөр Юу болсон бэ? яаж юу өнгөрсөн бэ? Санаж ийн юу юм? Санаж ин маш тод санаж. Өчигдөр чи юу болчихвоо? Зөндөө тэмдэглэлт өдрүүд идэм биш үү? Тийм, өчигдөр 3 тэмдэглэлт өдөр давхарсан. За 4 шүү. За яг чи дөрөвдгийг мэдэхгүй байж магадгүй. Дөрөвдгийг би мэдэхгүй юм байна. Тэгвэл за Наврисын баяр болсон. За Наврис. За тэгээ дээрэс нь Монгол хүн сансарт ниссэн ойн өдөр болсон. 45 жил болж байгаа. За яагаад гэвэл 35 жилийнхэн ойн дээр нь би буюу 10 жилийн өмнө 2016 онд сансрын нисгэгчд бэлтгэдэж байсан лавсрангуйтай ярилцчихсан байхгүй юу? Бүр аргачаатай зуг зэрэгцэд бэлтгэдэж байсан гэсэн үг. За. Тэгээд тэр маань гарч санжийн ирсэн. тэр хүнийг. Яагаад гэвэл сансарт ниссэн энэ өдрийг бол бүр тэгээс тэгэж мартдаггүй гэсэн үг байхгүй юу? За нөгөөх нь бол өчтөр 3 сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг өдөр. Яг тэнцүү. Яг тэнцсэн. Яг тэнцэн. Тэрийг одоо яаж мэддэг? Би сэрүүлэг тавьж хагаад мэдэрсэн. Үгүй нар сарны нөгөө нэг хөдөлгөөн л шүү дээ. Ерөөсөө л тэр л юм биш. Сарнаас хардаг байхгүй. Тэр чинь нөгөө сансарт ниссэнтэй ч их холбоотой. Сансарт нисээд өдөр шөнө тэнцэж байгааг харчаад тэгээ буугаад ирсэн байхгүй. За болоо шүү дээ. Тийм ч үү. Тэгсэн шүү дээ. Балараад. Тэгсэн. Нар сарны хөдөлгөөн чинь амар энгийн шүү дээ. Энэ дэлхийг дөрөв хувааж байгаа. Дэлхийг гинэ энэ нөгөө улирлын чинь 3 сарын 22-нд 9 сарын 22-нд чинь яг өдөр шөнө хоёр тэнцүү. Яг адилхан 12 цаг ч юм уу те. 6 сарын 22-нд болохоор өдөр нь хамгийн урт байгаад шөнө нь хамгийн богинохон байдаг байхгүй. Өвөл нь болохоор өвлийн 12 сарын 22-нд болохоор яг эсрэгээр. Шөнө нь хамгийн урт байгаад өдөр нь хамгийн богинохон. Ингээл ерөөсөө дэлхий чи ингээл айгүй энгийн штэ ер нь физик. Надад маш онцгой санагдж байгаа зүйл нь бол Наврисын баяр болсон юм биш үү те? Аха. За яг чиний яг хувийн амьдралын хувьд яг юу болов? За миний хувийн амьдралын хувьд ер нь бүтэн сайн хувийн амьдрал өнгөдөг. бүтэн сайн өдөр ээжүүдийн хувьд өстой аль бие усны бараг ажлын өдөр нь шахуу шиг байдаг. Чиний төрөвчөнд юу болов? Өө гэдэг бүгд. Төрөвчөнд нэлээ их юм болсон. Хэдэн гүрүү. Тэрийг ярьхгүй. Болохгүй юу? Тий. Тэрийг нөхөр сонсож байгаа гэсэн. Нөхөр сонсож байгаа. Тэгвэл яг өчигдөр болсон яг чиний амьдралд болсон яг одоо юу гэм баярлаа гэж хэлэхээр баярлаа өчигдөр минь гэж хэлэх зүйл. Баярлаа өчигдөр минь гэж би хэлэх эхлээд байж л та. За би хэлчихье. За би эхлэе хэлж энэ талд сууж байгаагаараа. Яад юу гэсэн ч үгүй дээ. За ингэсэн өчигдөр нэг 4 дахь тэмдэглэлт өдөр гэдэг байгаа нь миний амьдралын бас аягүй чухал өдөр байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм ээжийн төрсөн өдөр. Гүү. Манай ээж төрсөн өдөр биш. Буцаалаа. Үгүй. Өчигдөр манай яг ууган охины төрсөн өдөр байхгүй юу? Тэгээ миний охин чинь яг 16 жилийн өмнө аавда ээжтэй манай том охин болж ирсэн. Тэгээ энэ өдөр бол миний амьдралыг ер нь өөрчилсөн гэж хэлэхэд болно. Яг жирэмсэн байхад нь ингээл аа босноо ингээл мэдэрдэг штэ хүн. Тэгэл за яах ингээл хүлээгээл бүр төрөөг вахт нь санаал те. 6 7 8 9 сар хүлээгээл те. Боо юм болоод яг төрөх үед нь яг ингээд тэврээл юу үлээ гэж бодд юм бэл хүн чинь. Хөөш тийш. Тий энэ ч юу завэж гараа энэ чи юу болоод байна? Би ч болцсон. Одоо юу үлээ над ч одоо би хардлага байгаа биш. Энэ хүүхдийг бас би хариуцах хэрэгтэй болж байгаа юм байна гэдэг. Анхны тэр нөгөө амьдралд хамгийн гүн гүнзгий бодлоодын нэгийг яг амьдаараа өгч чадсан хүн бол манай хамгийн ууган охин энгүүний төрсөн өдөр өчигдөр болсон. Тэгээд 16-наас хүрсэн. Өнөөдрөөс эхлээд нөгөө иргэн эмнэлгийнхаа ажлыг хөөцөлтөн. Тий, Монгол улсын иргэн эмнэлэг авах юмсан. Энэ хүн чинь нөгөө нэг иргэн эмнэлгээс сольдог цаг дээр ирсэн. Өнөө хугацааг юу? Тэ одоо хугацаагүй. Одоо нөгөө уг нь одоо дуус хугацаа гэдэг хугацаа TV байхгүй болчдөг шээ. Энэ юу яг тийм наа. Амьдрал нэр хорчоод юм а тий. Манай охин анхныхаа авч байгаад энэ хүн сүүлийнхээ авч байгаа.
Гэхдээ та сая их буруу орж ирлээ. Энд маш гоё ингээд уянгийн халил явагдаж байгаа байхгүй юу? Би бараг энд үйлчилсэн шүү дээ. Гэтэл энд дахиад авах юм за зүүл 16 гэж ойлгож Гэхдээ яг үнэндээ сая нөгөө урд амны урд нөгөө микрофон байгаа марччих. Амар чанга бодчих. Яг зүгээр амар чанга. Яг бодлоо. Игнүүлэх гэж би нэр тэрийг авахгүй. Яг тэрийгээ л хөвчлээ. Таргуултай шүү. За окей. Таргуултай Ай шүү. кофений таргуултай. За тэгээ ингүү охиндоо тий. Одоо буцаад нөгөө юу л орж чадахгүй л. Яана би ч одоо нөгөө нэг зураг хараад ээж гэж бодоодсэн шүү дээ. Нөгөө манай ээж, манай дүү тэгээ манай охин 3-ын зураг гэсэн багтаа. Тэгээ би албаар бүр охиныхон бүр багын зургийг хайж олж агаад пост тавьсан. Ингүүндээ тий 16 насных нь одоо төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Аав ээж дэлбэрэлтэй. Тэ сайн хүн болж ачлалтай, сайн хүн болж эх орондоо хэрэгтэй хүн болоорой гэж бас одоо хэлмээр байна. Манай гэрээч бас одоо хатан нуруу шүү дээ. Тэгэхээр охиндоо бол одоо өчигдөр төрсөн өдөр болсон 16 нас хүрч манай гэр бүл дадж байгаа л бэлгэсэн баярлаа гэсэн зүйл байна шүү дээ. Тэгсэн ингэдэм байна. Хүүхэд ер нь жоохон томроод ирсэн чинь 15 16 нас хүрсэн чинь айгу би даачт юм байна. Тэрнээс өмнө бол ингээл би дагуулж яваал ингээл нэг тоглоулаад нэг юм идээл ч юм уу те ингээл болгочдөг байсан бол энэ одоо өчигдөр тэгсэнгүй шүү дээ. Өчигдөр өөрийнх нь зохион байгуулснаар 3 өөр юмд явлаа ш цаадах чинь. ACT-гийн шалгалтанд бэлтгэлд явлаа. Тэгснээ нэг хуучин ангийнхаа найзтай уулзаж хамт кофе уусан байгаа. Тэгснээ шинэ ангийнхаа найзтай уулзсан байгаа. Тэгээ орой ирээд бид нарт нэг юм цаг л зарцууллаа ш. Окей. За тэгээд сонсогч та бүхэн бас бидний яриан дундуур тас зохин орж ирж те өчигдрийнхаа талаар бас ярилцсан ч те баярлалаа гэж бас хэлээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бас яг энэ зүйл бол айгүй чухал гэж үзээд байгаа маа. Бид нэг асар том NASA-та одоо сансар судлалын NASA төгж ядсан шүү дээ. NASA болон Монгол улсын одоо шинжлэх ухааны академитай хамтран нэгэн төс одоо туршилтыг эхлүүлж байгаа. Тэр туршилтыг бол одоо сонсогчтой одоо хамтдаа бодлоо гэдэгхгүй. Би ч Би бүр энэ үний чи ийм гэж бодсонгүй ямар зайлсан юм те бүр. явах юм байна. Шүү дээ ямар туршилт юм болоо. Гүүч сонсч ил та нар. За тэр худлаач гэсэн заяа. Гэтэ миний ерөнхий агуулга бол зөв байгаа. Тэрнүүхээ зэрэг яг сонсогчдын маань дунд нэг зүйлийг хамтдаа хэдүүлээ туршиж үзье гэж байгаа. За. Хүн чинь ингээд янз янзын ингээд нэг эртнүүдээс бүрдэж байгаа шүү дээ. За тэгдэг. Тэгээ хүн болгон нэг тарих гэдэг нэг юм байгаа даа. Тархийг нь гацай. Одоо ингээд 7 хоногийн хамгийн гацай. Тархийг нь гацай. Яагаад гэвэл одоо 37 хараа биш юм байхгүй юу. Богд уулын болжмор. За. За одоо тархи нь гацчихлаа. Гацсан уу? За юу болоо? Энэ гацчих хугацаанд 7 цаг 37 минут болсон байна. Тэгээд өчигдөр гэжсэн мэдээж өмнөх удаагийн өмнөх удаад бол бид гэрэл асаадаг байсан бол 7 цаг 50 минутанд 930 асаадаг гэсэн. Зүрхээ асаа. Зүрхээ асаах гэж байна. Зүрхээ хин нэгэнд ингээд хайр найргуу цацах гэж байна. 7:37 гэдэг нь Монгол бид хайртай гэсэн үг. За бисээ хараа. Зүрхээ асаана гэсэн чинь Эркагийн сая амандаа үлсэн төг сонсноо. зүрхээ зүсэж хуваамаар. Би бол зүрх асна гэдэг дуудуулж байгаа чинь. За тэгээд хараа. Одоо 7 цаг 37 минут болсон. 7:37 гэдэг чинь 737 гэдэг чинь Boeing том онгоцны юу байхгүй юу? Тэр бол үгүй. Үгүй биш. Монголд бид хайртай гэсэн үг байхгүй юу? 737 7 гэдэг чинь Монгол гэдэг нь 7 үсэгтэй. Бид гэдэг чинь 3 үсэгтэй. Хайртай гэдэг чинь 7 үсэгтэй. Тэгээд 737 7 цаг 37 минутанд бид нар юу хийхээ гэхээр зэрэг дахин нэг сюрприз. Дахин нэгэн сюрпризийг зарлах гэж байна. За тэр маань охлоо зэрэг та манай Facebook гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйж дээр явж байгаа лайв стрим дээр ороод за нэгдүгээр мэдээж эхлээ ярихад меншнцэн гэдэг утгаараа дээр нь одоо реакшн нэ штэ те зүрхнүүд те зүрх гэсэн реакшныг ингээд дарах юм бол бид нар зөвхөн реакшн дарсан хүмүүсийг нөгөө меншн хийсэн хүмүүсээс тусна ялгаж аваад ялгаж аваад одоо тос өхөрн ялгаруулж байгаад нөгөө меншнийх нь багийнх нь нөгөө юуных нь пэшнэр ямар амар зүрхэнд орж ирж байна. Тийм энэ минийх шүү. Эдгээр дандаа минийх. Хоёроос шидэг байгаа тийм. Ер нь бол лайв стрим дээр бол дээр доороос зүрхээр булаа л. Тэгэд энэ меншн хийж байгаа болон одоо реакшн дарж байгаа энэ хүмүүсийг даваагаас баасан гарагт бүгдийнх бүх нэрсүүдийг бид нэр ингээд
одоо цуглуулад аудитын ямар компани гэдэг вэ? Компанийн нэрийг тэнцлээд орж ирсэн. Procter & Gamble. Яг зөв. Чинь нөгөө гоо сайхан бүтээдэг. Тэ KPMG чи амар том аудитын газар. Нэг газар чийж. За тэднэртэй хамтарч байгаа баасан гарагт те яг энэ нөгөө нэг меншнцэн болон давгаас баасан гарагт меншнцэн болон реакшн дарсан хүмүүсийн нэрсээр бид рандомор одоо азтангуудыг нэгхэн азтангуудыг одоо шалгаруулад 7 хоног бүр одоо гэр бүлийн радиогийн зүгээс бас онцгой юм бас гой дурсгалтай юм бэлгүүдийг бас барихаар зэхэж байгаа. Энэ юу вэ гэхийг бид нэг 5 гаригийн Улаанбаатарын өглөө гэсэн одоо нэвтрүүлгэн дээр зарлана. Тийм учраас та бүгд 5 гаригийн тэрийг одоо алдаж болох шаа. Ааха. За өнөөдөр бол ингээд хожимдчлоо. Гэхдээ маргаашнаас эхлээд 7 цаг 37 минутанд бид зүрхээ хайр найргүй Цацнаа. Яг өнөөдөр л ингээд бүх юм тайлбарлах шаардлагатай яваад Ондоо байгаа. тайлбарлах. 7:30 боллоо. За, come on. Зүрхээ гэл те. Одоо яг ингэж итгэвчүүлэн заяа. Одоо бүх үзэж байгаа хүмүүс 10 секундын турш меншн буюу зүрхнүүдийг яг одоо давлгаалцгаая. 1 2 3 и 10 секунд явлаа. Зүрхээ явуулаарай. Энэ Facebook мөгөөс бантчихгүй байгаа. Яа 10 секунд. Чаачштэй. Дээрээс доороос зүрхийг одоо зүгээр хайр найргууд шулуудлаа дөө. За ядам сүрэн туяаж асууж ийн хөөе. Хизэнээс эхлэх вэ? Би яг юунаас дутаа авэ гинэ. Ингэнэ. Өнөөдрөөс эхэлж байгаа. Манай Улаанбаатарын өглөө шоу хөтөлбөр маань. За харин энэ зүрхээр давлгаалыг гэсэн аян маань яг энэ өрнөдөг цаг маань яг энэ онцгой цаг маань энэ мөч маань 7 цаг 37 минутанд өрнөнө. Яагаад тэгэхээр Монголд бид хайртай гэсэн үгний товчлол багхгүй. Тэгээс бид нэр 7 цаг 37 олгоё гэсэн санаа маань болох зэрэг бас хүүхдүүд маань одоо манай өглөөний нэвтрүүлгийг одоо үеийн үед үздэг. Одоо хамгийн одоо тий боссууд байгаа шүү дээ, том боссууд. Манай боссууд хаана вэ? Тэд Юсуу маань- хаана вэ? Тэд нар маань бас заримдаа ингээ хичээлийн өмнө одоо уцаар холбогдох ч юм уу тэгж мэрэг хэцүү байдаг бол тий. Аав ээжийн уцыг авч байгаа сайхан зүрхнүүд гэдэг ахад тэд нарт хүртэл зүг сэтгэлийг хөглөх маш гоё юм чухал юм үйлдэлүүд авах болох гэдэг байгаа байхгүй. За өнөөдөр яг болонгийнхан талаар яг дэлгэрэнгүй бас жоох ингээд ярихад одоо бас яг ямар бол яах вэ гэдэг жоохон тайлбарууд явж байгаа учраас бас жоохон одоо тэ тайлбарны ихтэй Нуршилт маягийн байж магадгүй шүү. нөгөө нэг юу штэ нүунийг тарих гэж ярьж байгаа би гацуулсан штэ. За тий. Богд руу очичоод одоо буцаа Богдуулын болжмор ярьсан шүү дээ. Богдуулын болжморт өглөөний минь Улаанбаатар маань гэж хэлж байгаа. одоо буугаад ирсэн байгаа тий. Замч гайг байгаа дөө. Буугаад ирж байгаа. Тэгэхээр ингэж байгаа юм байна л да. Хүний тарих болно шүү дээ тий. Одоо өнгөрсөндөө талархах, өнгөрснөөсөө сайн зүйлийг харах нь бол одоо амжилттай хүмүүсийн бас хамгийн чухал өглөө болгон хийгээ босоод ингээ боддог тийм зүйл байд юм байна. Бид нар чинь нэг одоо юу гэх юм ажлын ачаалал ч юм уу ингээл шуурал юу болж байгааг мэддэхгүй ингээл пэр ингээл өнгөрч байгаа штэ. Өдрийн үнц нь бол биднэрт бол одоо тийм сайн мэддэхгүй. Гэтэ залуусаа нэг зүйлийг жоохон хийвгүй ч гэсэн зүгээр асууя л да. Бид нар бол яг 9 сар бол ингээд одоо юу гэх юм нэг өдрийн үнцнийг мэдрэхгүй ингээд явж хахад зарим нэг хүмүүс бол өдрийн үнц нь гэдэг бол асар үнцэнтэй байгаа. Өдөр битгий хэл хэдхэн цаг хэдхэн одоо минут хүртэл тэр хүмүүсийн хувьд хүсэж байгаа, тэмүүлж байгаа тэ одоо тийм цаг мөч байдаг. Зүгээр яхаа тийм учраас өчигдөр болсон энэ зүйл дээр юу болсныгоо санахгүй өнгөрөх нь бидний амьдралын хөглөлтөнд бидний амьдралын утга учирт их тийм саадтай зүйл юм байна л да. Тарих бол өглөө, ялангуяа өглөө. Ялангуяа энэ даваа гарагт. Ялангуяа энэ 7 хоногийн хамгийн эхэлж байгаа үед тарих сайн сайхан зүйлийг бодож эхлэх нь тарих өглөө болгон тэр дасалдсаар байгаад тэгээд тухайн өдөртөө байна уу, тухайн 7 хоногтой байна уу хэрэгжүүлэх зүйлстэй яг талархсан зүрх сэтгэлээр хандаж тэндээсээ маш гайхалтай үр жимсүүдийг одоо ургуулах ийм одоо туршилтууд хийгдсэн юм байна. Өглөө босоод шууд сүрэг одоо яаж юу гэх Facebook ингээл шууд уцаа барихаасаа илүү хамгийн эхлээд одоо Улаанбаатарын өглөөний сонсогчдын маань хийдэг зүйл маань өглөө босоод өчигдөр ямар сайхан байваа. Сайхан зүйл байсан ч, сар зүйл байсан ч тэр зүйлэл намайг бий болгож байгаа штэ гэж. Би өчигдөр олон зүйлүүд бас хийсэн. Гэтэ яг ганц нэг ингээд голчлоо гэх юм бол
America's Got Talent-ийн одоо нэг дугаар Facebook дээр маань гарч ирлээ. Тэгээ надад маш их зүрх сэтгэл хөдлөглөө. За. Нэг эмгэн орлоо. Хүмүүс яа хин бэ, яасан бэ, таны нэрийг хин бэ нэрээ хэлж байна. Тэ? Тэгсэн чинь тэр эмгтэй хэлж байгаа байхгүй. Би 70 жилийн өмнө энэ тайзан дээр гарч байлаа гэж. Тэгсэн чинь нөгөө шүүгчтэн шок. Simon Maman тэ бүгш. Юу ваа тийм үү. Та тэгээ яагаад ямар учраас 70 жилийн өмнө гарч ирсэн бэ гэхээ. Тэр 70 жилийн өмнө би энэ тайзан дээр Оскарын гэдэг одоо шилдэг эмэгтэй жүжигчин гэсэн шагналыг хүртээ зогсож байлаа. Вау. 70 жилийн өмнө тэр хүн Оливер гэд одоо маш алдартай кинонд эмэгтэй тэр Нэнси гэдэг хүний дүрийг бүтээж исэн жүжигчин болж таарсан. Тэгэхээр нэг 20 настай тоглосон. 92 настай гэж тайзан дээрээс орилж байгаа. Тэр байна. Тэгээд тэр хүний дуусан дуу нь яг тэр киноныхаа дууг дуулсан. 70 жилийн өмнө. Тэр имэгийн тэр бүсгүй үдсэглэн гоон яг үнэндээ юугаар нэлэрч байгаа гэхээр мэдээж харахаар ингээд үрчлээтэй. Тэ ингээд яг хөгшнөл хүн байгаа юм л та. Гэхдээ үдсэглэн гоо тэндээс бүр ингээд одоо гялалцаад одоо тэ бүр нүд соглом тийм байсан. Тэр хүний зүрх сэтгэлээс гарч байгаа тэр дуу, тэр хүсэл мөрөөдөл дотор нь юу бод төсөөлөгж байгаа бол гэдгийг тэр шүүгчт нь бол бүр үнэндээ дууга дуулаад осонгод биднэрт хүндэтгэл үзүүлсэнд баярлалаа гэж хэлж байгаа. Тэгэхээр ийм сайхан зүйлүүд хүн болгоны зүрх сэтгэлд те гаднах нөхцөл байдлууд яах вэ? Гэхдээ та дотроо л ассан, дотроо л хүн, дотроо л сайхан, дотроо л үнэхээр одоо бусдад баяр хөөргийг өгсөн тийм байхыг хичээх амьдралын аз жаргал юм байна. Тэр эмэгтэй 92 настай ч гэсэндээ бусдад баяр жаргалыг өгч явахдаа өгснөөрөө тэр эмэгтэй өөрөө илүү аз жаргалтай байгаа байхгүй. Тэгээ би яг мөрөөдсөн нэг үг хэлэхэд би 92 настай да. Ийм нэг ирч хүчтэй байгаад бусдад аз жаргал өгсөн хэвэндээ байгаад тий радиогийнхаа энэ микрофоны ард 50 жилийн өмнө би сонсогч даа гэсэн тий. Тэгээд 92 гэж болохгүй юм байна шүү дээ таа чи. Та чин 95 6 хүрч ээж 50 жилийн өмнө гэж хэлэхгүй бол нэг тэгшлээ шүү дээ тоо. Тэгэхээр хэдэн жил гэж хэлчих хэцүү шүү дээ. Тий 96 мөр өчигдөр бол би юунд хэлэх гээд байгаа тэр бичлэг үзсэндээ би баярлж байна. Тэгэхээр өчигдөр яг энэ бичлэгийг үзүүлсэн өчигдөртөө чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлмээр байна. Өчигдөр чинь хариулж байна. Зүгээр дээ миний хөө. Тэгээ өчигдөр би бол урагшаага би сая яг чамайг хэлж байгаа заяалаа харчихлаа шүү дээ. Маргаашуга. Өнөө. Залуучуудаа ер нь хүн өчигдөрлөө ингээд нэг амс хийгээд эргээд азан ч хардаггүй юм байна. Яг ингээд бодохоор яагаад тэгэхээр өчигдөр одоо хин нэгнээс сонсож байгаа сонсогч танаас ч гэсэндээ өчигдөр юу болсон бэ? Өчигдөр ямар нэгэн гоё зүйл болсон уу? Өчигдөр та баярлаа гэж хэлээрэй гэхлээр юу боллоо? Яалаа. Нэг орон зүтэр болоогүй дээ. Хайран байхгүй. Тэгээ гисгээл өнгөрцөн дөө гэж бодогдож байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол би ч гэсэн кино үзэх завгүй байлаа. Хүүхдүүдээ нэг нэгээр нь усанд оруулаад ингээл маш завгүй байлаа. Гэхдээ би сая таны яриаг сонсоод ингээд дүгнээд бодоход тэр завгүй байгаадаа би баг баярлаа гэж хэлмээр. Мэдрэмж төрлөө. Хүүхдүүд минь эрүүл саруул, инээж хөөрч, хэрэлдэж уралдаж. Хань минь хажууд минь ээжтэйгээ байна. Тэгээд бүх юм байгаадаа би бас өчигдөртөө бас баярлж байна. Ягаад гэвэл түрүүн хамгийн түрүүнд хэлжсэн өвдсөн хин нэгэн эсвэл амьдралд нь ямар нэгэн асуудал тулгарсан хин нэгэн 1 секунд байсан болоосой 1 минут байсан болоосой өчигдөр надад дахиад ирвэл би энийг засчих юмсан гэж боддог бол өчигдөр болоод өнгөрсөн зүйлдээ харамсах биш. Өчигдөр болоод өнгөрсөн зүйлдээ баярлах, талархах, алдсан ч онсон ч энэ миний л амьдрал, миний л өчигдөр байсан гэдэгтээ яагаад хүмүүс талархдаггүй болоо гэдэг бодол төрлөө. Яагаад гэвэл баярлаа гэдэг зүйл ингээд өчигдөртөө одоо юундаа баярламаар байна? Одоо өчигдөр болсон сайхан зүйл юу вэ гэж асуухад яг үнийг хэлээ за юу илээ л гэж би бодогдлоо. Яагаад гэвэл үнэхээр завгүй байлаа. Юунд нь би баярлах юм бэ? Тэд нар чинь баг ингээ уур хөөргээд стресс төвлөд усанд орохгүй яа гэж ингэсэн боловч баг тэгж байгаа нь тэгж гүйлдэж байгаа нь өчигдрийн миний аз жаргал байсан юм байна л гэж бодогдож байна. Одоо ингээд эхэндээ хахад яг ингээд тарих нэг гацаал байжсэн гэсэн чи явандаа бол ингээд дасаад ерөөхдөө яг юу яах хэвээр юм бэ гэдэг ойлгох чинь. Тэнгүүд нөгөө нэг туршилтын маань
одоо зүйлийг үр дүнгийг та бас эсрэг хугацааны дараа хуваалцсан гэдэгт би ерөөсөө огтхон ширгэлцэхгүй л байна. Би өчигдөр бас Улаанбаатарын өглөөдөө зориулаад үсээс суллаа. Харин тийм Гэтэ бэ. би өмнөх хоёр засалтан дээр нь хоёулын дээр нь фейлдлээ. Би яагаад нэг үсний машин биш ингээд гэж дуурдаг. Тэрийг сонсгоод би ингээд унтаад идэх байхгүй. Нар хүрээл ингээд би ернөөс унтахгүй үсээс суулна гэж баг байхгүй. Ямар эвгүй хобби вэ? Хобби үстэй юу вэ? Тэгээд Зогшил. хамгийн сүүлд дээр нэг үсээс суулаад орсон чи манай огийн харсан пис гэтлээ нэ тий. Яасан бэ гэсэн би нэг уртлаад хараад гайгүй байна гэдээ ясан чи хойтлоос харсан чи яг нэг 5-50 юм шиг яг тэгшхэн зураасаар яг ингээд нэг юм тайрцсан бидэн танаас гэсэн харсан шүү дээ. Оюутан шинэхий сурагч байж л. Ингэж барьж байгаа лу. Тий. Тавган толгой. Өчигдөр тэгээд миний талгасан зүйл бол өчигдөр урт хойно ямар нэг элдв дутуу гачин байхгүй. Давгүй сайхан зассан. Тэгэхээр өчигдөр минь баярлаа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг таны цагийг өрөхгүй танд өгөөчтэй таны зүг сэтгэлийг хөглөж аз жаргалыг бэлэглэх болно. Тийм учраас та бүхэн бас энэ өгөөчтэй одоо гэх юм уу одоо Ярианд минь хутгалдаарай. тийм ярианд минь хутгалдаарай. Гэхдээ ер нь гол нь бид гурав ярих гээд байгаа гэхээс илүү та өөрийнхөө амьдралаас өөрийнхөө аз жаргалыг тоолоороо тий. Тийм шүү дээ. Хүн чинь нэг ингэдэм байл л да нөгөө зам дээр одоо ямар хідэн машин яаж өнгөрч байгааг ер нь анзаардаг ч хүн биш үү угаасаа. Тэгж жагаад харин хэрвээ чи улаан машиныг тоолоод ирэх юм бол тоосных нь хэмжээгээр би чамд 1000 төгрөг өгье гингүүд хүмүүс зам дээр улаан машин бол нүд алдлгүй тоолдог гинэ. Яаж яхаа зам дээр улаан машин айгүй олон гараад. Тэгж жагаад өрөөндөө орж ирээд ингээ сунгууд өрөөндөө улаан юмуудыг анзаараад идэг гинэ. Тэгэнгүүт эн чинь нөгөө юуг илэрхийлээд байгаа гэхээр тарих харахыг хүссэн зүйлээ хардагтай л адилхан юм байл та. Одоо жишээлх юм бол нөгөө жирэмсэн байхад ингээ жирэмсэн хүн маш Тийм шүү дээ яг тэр чинь. Тий. Ингээл хаасан газар миний байгаа газар л жирэмсэн хүмүүс тойроод намайг хүрээлэл би баг жирэмсэн хүмүүс донд файлтуулах гэдэг байгаа юм. Бүх хүмүүс зэрэг жирэмслээд байгаа юм шиг тий. Ярьж байгаа дөө. За окей. Улаанбаатарын Комментуудыг өглөө хүргэе. юу дараагийн буллаа шилжээд өрөх үү? Шууд Энд чи талархал байна шүү дээ. Тийм талархлууд За, зөндөө тэгвэл- явж ирж за, байна. тэгвэл Өчигдрийн талархал бай. За яа тийм бэ? Энэ алтан сан хөмөргөөс орж ирсэн хүн чинь ямар хурдтай юм бэ те? Арах хүн байна. Арах хүн байна. Энэ алтан саваас гарч ирсэн. Алтан хайрцаг гэж нэг арай өөр юм байдаг үлээ. Би харин тэр хэлэх гээд байхгүй. Алтан хайрцагнаас гарч ирсэн чи яах гэдэг. Ямар амар юм бэ? Бид мэрд юм аашин. Гэхдээ харин тэр алтан хайрцагнаас Юу гарч амир. ирсэн хүнтэй холбоотойгоор нэг комент ирсэн байгаа байхгүй. Манай хуучны сонсогч Ядам Сөрөнтөө ягч маань энэ эркамын ярих нь үг нэ. Аа. Бас өөрийгөө шууд ороод ирж штэ. Өөрийнхөө комментиг өөрчилж шүү дээ. За өмнөх комментууд Тэр нь хинтээ хамаатай гинэ. Над Эркэ та битүүл даамаатай. Яагаад би Та яриад байгаа байхгүй юу? Эндээс алтан сангаас гарч ирсэн. За би болч. Та ингэ- би боллоо. Та- би Гэтэ юу л дээ. Эндээс явахыг гарахыг хүссэн ч камер гаргадаггүй юм. Манай камер дагдаг камер. Дагдаг камер. Хамгийн амар нь ингээд бүр хаалгаар гараа явсан ч дагаал явна. Тэгээд цаг 90 минут үргэлжлэх учраас сайн 0 мол орж байгаа ирж байгаа. Тий. Тэгэхгүй Айгуу одоо дундуурлаа. Одоо ингэ зөө. Юу гэсэн камер сайн уу? Радиогоор сонсож байгаа хүмүүс за эз тэр 0 мил руу дагаж явж байгаа камерын нэг хараацгий гэдээ орж ирэн заяа. Тэгээ орж ирэхийг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр фэйсбүүк дээр бичвэл манай пэйж Тэгж байгаа үзье шүү. л та. Дураараа юм бэ асан. Ой ой. За энд баясагч орж ирж байна. Тэгээ классик гэд үнэхээр сэтгэл хөдлөм хайрын түүхийг өгүүлсэн кино үзлээ. Баярлалаа өчигдөр минь нэ гэсэн мэн. Та хоёр энэ киног үзсэн үү? Үзэхгүй. Яг үтсэн Энэ санагдаад. солонгос кино байхаа гэж бодож ин хэрвээ миний мэдж байгаа Айгу бол үтсэн санагдаад, тийм, харин тийм. солонгос кино нэг За. ангид кино Яадаг үл эн чинь нөгөө хайрын тухай гардаг. нөгөө юуны тухай гардаг үлээ нөгөө ярилуу бид нэр За тэгээд өөр юу гэсэн бэ гэхээр зэрэг дээр ингэж байна. ярьжсэн санагдаад байна. Тийм. Би ч жоохон комент уншихтаа тийм сайн биш. Манай болрол их уншдаг байсан ер нь. За. Яг хаа одоо тэгээд За одоо уншилаа. шалгач. Одоо харин хэр бичиг үсэг тайлбарлсныг Саунд орохоор хэр болдгийг харъя. арай л. тий наад чинь биш ээ наа. Сан хөмрөг штэ сан хөмрөг. Сан хөмөргийн Сан хөмрөг штэ. Сан хөмрөгт орохоор яг Тий, энэ харъя харъя. л та. За ингэж юм. За одоо сан хөмөргийнхөө нэрийг бодох хэвээр. За тэг. Тэр гурвыг таа төлөөлнө шүү. За. Гэр бүлийн радиогийн хон. Арай тэнэг байгааз. Яг ингэдэг байхгүй. Арай биш. За гэр бүлийн радиогийнхоо 25 жилийн анхны цоо шинхэн уран бүтээл мэндэж байгаад баяртай байна гэсэн байна. Энэ хүн ерөөсөө анхаар за. цугийн нэг жишээ. Яагаад гэвэл энийг түрүүн би уншсан. Би Тэгсэн. чорт. Тэгсэн. Ингээд сан хөмрөг будаа. Хичнээн хичээсэн зүйл.
Ингээд байд юм аа гэж. За одоо За одоо цаашлаа дараагийнх нь сонсъё. Дараагийнх нь сонсъё. Эхнийх дээр фейлдсэн. За юунд анхаарч ийн гэдэг. Муу 0 гар гэсэн. За одоо сонсъё. нэг Эрка чамаг хилээгүй гинэ. За. Чамаг хилээгүй л юм байна. А яагаад нөгөө доошо татаж явлаа мавлаа гоо сайхан майхан гэд нэг татаагүй намайг нэг доошо татаад яваагүй юу? Эркаг нэг хасаад нэг юм ярьсан сэдв үү? Тэрийг ярьж байгаа юм. Тий. Тэр цоомогийн бичсэн үү? Тэр меншн хийсэн хүмүүс рандомаар ямар нэгэн зүйл өгнө гэж байна шүү. Хүмүүсээ гэж цоомоо анхааруулan бичсэн байна. Аа. За үргэлжлүүлээд 80-ад оныхон ойлгоцсон байгаа шүү. Битээ дахин тайлбарлаад байгаараа гэж. Манай 80-ад оны төлөөлөл бичсэн байна. Ойлголоо. За энэ одоо айгүй эвгүй болчлоо. 80-ад оныхон гэхэр би айгүй том юмд ороогдоод байгаа байхгүй. Юу? Айгүй дээшиг ингэж намайг ингэж хамсуулж бодоод байгаа энэ хүнтэй ингэж нэг үе гэж бодоод байгаа байхгүй битээ. Үгүй. Энэ хүн чинь бараг 70 оных байхгүй. За бараг 70. А тэгвэл энд үе нөлөөлөж байгаа юм байна те. 70 80 90. Тийм шүү дээ. Юу нэр тийм биш үү? Тийм ээ. Өчигдрөөс илүү сайхан өнөөдөр минэ гэж байна. За. За гоё өрөө байна гэж байна. Өчигдрөөс илүү өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэж Батцуур уран чамаг маань бичсэн байна. Үш би түрүүн нэстад одоо перпендикуляр болчихжээ. Юу? Нөгөө нэг хүмүүс холбогдороо 99 86 104 5 гэдээсэн шүү дээ. Харин тийм ээ бид хоёр дугаал байлаа. Дугаал байлаа. Үнэхээр дугуйл байлаа. Биш юм бэ? 11 104 5 шүү дээ. Тий 11 46 104 5. 104 5. Би харин нэстэ эхний өдөр юм да гэж дугуйл байлаа. Тий. Яаж алтан сан хөмөргөө бас тэгээд Тий, шууд эхний өдрөөс үгүйсгээд байгаа. байгаа. Гэж харуулах уу те. Тоо цээжилдгүү гэж үзүүлэх. Таны түрүүний хэлдэг дугаар чинь зөвлөдөө. Тэр чинь болохоор нэг мессеж авдаг гэсэн дугаар шүү дээ. Аа. Тий. Одооноос нэг тэр сан хөмөргөөс чи хоошоогоо бас техникийн дэвшилтэд технологи болоод Бид нар шууд лайваар коммент авдаг болчихсон. Коммент авчиж За байгаа шүү. тэгэхээр хүмүүсээ одоо сонсогчдоо наад радиого болоо. Болцсон байна. Тий. 11 46 104 5 гэдэг дугаарлуу холбогдоод тий баярлалаа өчигдөр минтээ холбогдуулсан. Өчигдөр таны амьдралд болсон онцгой зүйлийн талаар өчигдрийнхаа сайн зүйлийн талаар бас бид нартай яриараа гэж хэлмээр байна. 11 46 104 5. Харин тийм биш үү тий. Би гахаалтсан. Өглөөний мэндэ гэд бас одоо меншнцэн байна. Меншн хийх чухал штэ. Тий. Омг гинэ. Омг. Мессеж меншн хийсэн шүү. OMG гэж штэ. Омг. Тий. Шокерж штэ энэ хүн. Oh my god гэсэн үг штэ. Тий. Тий. Тарыг яах нь гэсэн чинь. Хүй хай гэж байгаа. Хойноос. За. За өглөөний өдрийн мэндэ. Нэг цаг нэг удаар 2 цаг. Тийм. Яг нөгөө хизээ нөхөж сонсдог гэдгийг. За би энд комментиг би маш хурдан За хурдан. тэг заяа мөн шүү. Яста. Тэгэж авраач За заяа. ангараг маань орж ирсэн байна. Өглөөний мэндэ гэсэн болвол там одон чимэг маань гигэн өглөөний мэнд гэж орж ирсэн байна. Цаашлаад ядамсрын туяагийн комментиг Эрка үсэрч уншсан учраас энийг алгасан. Гүрвсрэн батаач өглөөний мэнд ямар сайхан өдөр вэ? Амжилт хүсье гэд улаан зүрх явуулсан байна. За цаашлаад Дашка Жуниор өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. ТДБ Дашка. За цаашлаад Жагаабаатар Улаанбаатарын өглөө орж ирсэн байна. За энд классикийг бол уншсан байгаа. Өчигдөр минь туршлага болж сургамж үлдээж нэгийг таниулж хоёрыг ойлгуулдаг. Надад хайртай хамгийн сайн багш минь билээ. Баярлаа өчигдөр минь гэсэн. Инх цолмон цаомогийн комментиг танд хүргэлээ. Өчигдөр минь сайхан өдөр байлаа. Баярлаа хэмээн лам одон чимэг битсэн болвол за энд өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэсэн байна. За энийг уншчих. Уран чимэг. Нэрийг. За энийг үү? За чи уншчаа цаашаа коммент. Би энийг уншаа тий. За Соёл болохгүй газраас элдв долоо юм авч идэж болохгүй гэдгийг ходоодонд минь анхааруулсан өчигдөрт баярлалаа гэсэн. Энэ гоё ухаарлаа тий. Яа, юм бэ? үнэхээр ухаарсан юм аа. Яагаад гэвэл ухаарахт нь би байсан юм аа. Яа. Манай Энд чи ээж нь штэ. өчигдөр ходоод нь өвдөөд. Ээж хаасан. Бид хоёр гадуур гарсан юм аа. Нэрээ тийм юм болсон юм байна. Бид хоёр гадуур гарахгүй юу? Дэлгүүр орсон юм. Шопинг хийхгүй юу? Тэгтээ нөгөө нөхөртөө 3 хүүхдээ үлдээчихэж байгаа штэ. Хүүхдүүдээс холдсон юм чинь эмэгтэйчүүдэд юу эсэг хийх вэ? Янз янз юм идмээр Хаана хотлог өчгөр хоол байна Бүр гэж нэг тийм нэг цаанаасаа нэг юм ингээд хөдлөөд идэв штэ. Тийм цаанаасаа хорцчмаар санагдав. Манай ээж бүр зүгээр ингээд хуушуур идмээрэн дөнгөж хайрсан хуушуур идмээрэн гэдээсэн. Тэгээд бид хоёр өөртөө хоёрхан хуушуур идсэн. Дундаа мó тус тустай юм уу? Тусдаа л да. Тэгээд гисэн чи өчтөр ээж ходоод өвдөөд.
хідэн өвчин намдаах юм ходоодны юм одоо нэг усан мус ширгэж мэргэж уугаад янз янзын юм болсон л да. Шүнжэнгөө нэлээд жоохон өвдөлттэй байсан. Тэгээ сургамжтай л байсан юм тий. Болохгүй юм аа. Одоо ээж хоёулаа хүүхдүүдээсээ тусдаа явсан ч гэсэндээ элдэг янзын хоол идэхдээ бас ингээ бодохгүй бол нөгөө дүүл чинь бас ингээ эднэр юу идэх юм болоо гэ бодоод араасаас ингээ хэл ам. Чи хоошурны өдөр байсан юм яасан. Би бас өчтөр хоошур идсэн шүү дээ. Гэхдээ их сонио хоошур. За. Уугар гинөө нэг тийм хоошур. Тийм. Уугар бинтэй юу? Тий. Гэхдээ тэр бол хоошур биш л юм билий. Тэр бол давхар дотор байгаа шүү дээ. Тий, хоошур гэж нэрлэлээд юм дэмэл юм лээ. Олдгүй юм байна. Яг хоошур л гэж нэрлээ. Нэг юм сонио эдгээр их сонирхол та аюу гоо ингэ шаржгнаа. 70 давхар шиг Алуу, найруулагч нөгөө 70 давхар оруулаад ир. Тэгээд нэг юм одоо мах мэдээж махта. Яг тийм одоо таалагдсан уу гол. Өөр л юм билээ. Өөр л ахалтай. Таалагддаг юм байна. Өөр л ахалтай. Таалагддаг юм байна. Зүгээр яг хоо. Зүгээр. Хинт хийлээд Хоёулаа нэг буруу юм өгцөн. За яг зүгээр хоёрыг зүгээр. Наа чи өөр юм байна. Тэгтээ бас өөр гэдэг үг гэхдээ олон утгаар буудаг тий. Заяа миний ус ямар болчих гээл тайруулчаал ороод ирэнгүүт яг таалагдахгүй бол тий. Их л өөр болж гэж хэлнэ штэ. Бас нэг бултах арга шүү гоё үг. Гэхдээ энэ муухай шүү. За Үс асуулахад өөр гэж хэлдэг. гэдэг юм муухай. Ой, түрүүний юу Монгол засахта холбогдоод нэг байдаг шүү дээ. За. Нэг найз дээр ирээд найзын үс ямар болчих би гоё тасалцсан хастай. Ингээл ингээ харуулж гинэ. Найз ингээ харж харчихсан. За яа тий. Яг түрүүний бин шиг л. Хоошур шиг л юм байна. Үс засахтай холбоотой хамгийн ойрын би нэг онгоо ярьж байгаа заяа. Одоо манай дүүчин Америкт гэр бүлэрээ байгаа байхгүй юу? Тэгээ ээжтэй ингээ видео кол хийгээд манай ээж чинь бас л нөгөө нэг хүргэн мөргөнчүүдтэй айгуу тийм найзууд шиг харцаатай байдیں۔ Тэгээд ер нь ингээ нөгөө тээвэрт ингээд явдаг машин барьдаг. Тэгээд нэг өдөр гэртээ байж таарж байгаа байхгүй юу? Видео колоор ярьж байгаа. Ингээ чаашна ээж миний юу өөрчлөгдөж гэсэн чи яасын үсээ цэцсэн юм гэсэн чи ёо гинэ. Тэг чи тэнд нэг эгчнээ байдаг. Эгчтэйгээ бас видео кол хийгээд биний юу өөрчлөгдөж чинь яасын нүрээ угаацсан юм уу гэсэн. Уг нь үсээ цэцүүлж байгаа байхгүй. Нүр угаадгүй те. Угаадаг те. Уг нь угаадаг байхгүй юу? Яаж байгаа юм бэ те? Гэтэл хүнийг тийм байдалд оруулж байгаа байхгүй юу? Манай баясаа манай би бас гэрийнхэн Тийм би бас гэрийнхэндээ хоошур хайрч өгсөн байна. Ями гэсэн байна. Хоошур өдөр юм байна. Хоошур өдөр болсон юм байна. Хоошур өдөр гэснээс түрүүний нэг монгол бичгээр бичсэн нэр байна шүү дээ. За. Соёл эрдэнэ болоод шүү заяа. За би уншчлаа. Болоод соёл. Биш надад нэг юм мэдрэмж төрөд байгаа байхгүй. Ингээ сайн ингээд заяагийн сонсон ч гэсэн дээ шүү дээ. Ингээд хүүхдүүд осонд оруулж маруулсан гээл те. Нөгөө багаас эхээс яасан нэг өснөөс ингээд сурсан зүйл мартагдгүй гэдэг зүйл юм байна. Яг бүтээсээ өдөр бол өчигдөр бол яадаг вэ гэхээр зэрэг ямар өдөр вэ гэхээр зэрэг яг хүүхдүүд угаалгын ус засанд оруулна, үс гизгийн засуулна те. Тэгтээ олдоо улсын Би ерөөсөө тэрнээсээ би салааг байгаа юм байна. Би бас өчигдөр усан дарлаа, үсээ засууллаа. Яг нэг хүүхд ахуудаа ингээд нөгөө хичээлдээ бэлтэж ийсэн шиг тиймэрхүү юм байсаар л байгаа юм биш надад. Тэгтээ тэгдэггүй хүн байгаа мó. байхгүй. Нэг өдөр бүтэн саяны орой болгонд бүтэнсэнд нэр нь усанд ордог ингэдэг гэж шүү дээ. Энэ Таач тийм байхаа тоос тарч харагдаад байдаг. энэ гүүр даваад нөгөө нэг усны асуудал нь жоохон хүндрэлтэй гэж шүү дээ. Ийм нөөцийн сам автаа гинэ. Тийм. Тэгээд эдгэр чинь бүтэн сая өдөр бол угаас усанд орно гонж гэсэн шүү дээ нэрээ. Өө зай. Тий. Халуус олддггүй гинэ. Тэгээ яах. Яах вэ тэгэл мэдгүй. Нойтон сэлфэтгэр аргалт. Ингэчмээр юм. Яг нэг хүнээс яг эн чинь одоо бас түүх бичиж штэ. Тэгж Улаанбаатар өглөөгийн хамгийн анхны дугаар сонсогчтой төрж байгаа. За тийм учраас яг 11 46 104 5 гэсэн утсан дээр одоо нэг сонсогчийг хамгийн түүх бичлэлцэг хамгийн анхны сонсогчийг бас аммаар санагдаад байна. Тэгээ бид нэр тэр болтол юм ярихгүй. Гүрийн. Тэгээ 46 104 5 гэсэн дугаарлуу та бүхэн бид нартай холбогдож одоо за ингээ гүрэлт ихэллээ. Бидний баяр хүргээд өгч. Бид нэг баяр сонсчоо дараагийнхаа булан руу орчих өмнө заяа. Өмнө энэ гурав явдаг байхдаа ингэдэг байсан дүрмтэй юм билээ. Залгсан хүний уцыг тасалахгүй гэдэг дүрмтэй байдаг гэсэн. За ороод ирсэн байна. За, сайн байна уу? Өглөөний минь. Байна уу? Байна уу? Байна уу? Энэ нэг ходоодон дээрээ уцаа барьчих. Байна уу? Кермадын залгаж. Байна уу? Керманд зүгээр шууд 46 104 5-ыг залгацсан байдаг. Бүгд дуграагүй юу? Байна уу? Байна уу? Байна уу? Сайн уу? Хин бэ?
Хин гинэ? Ивэлэн. Сайн уу? Өглөөний минь дэвэлээ. Сайн уу? Хичээл номонд дажгүй юу? Чи бүр том болцсон уу одоо? Оо хിവэр. Ивэлэн сансан уу биднийг? Байна уу ивэлээ? Сул сонсогдоод байна. Сул сонсогдоод байна гинэ. За, ивэлэн бидэнд мэдчилгээ дэвшүүлээрэ. Ивэлэн Эрк ахыгаа их сансноо, Заягч байгааг сансноо? Эркаг жилчтэй байсан. Ивэлэн. Би хайчуу гэ. Ага ноёгоо За тэг нэг юм хэлээрэй. хэлээрээ. Би хичээлийнхаа химийн амар сайн байгаа тэгээд химийн олимпиадад орсон. Химийн олимпиадад орсон гэж. Манай Ивэлэн чи хэдтэй вүлээ? Аа? Гэхдээ харин химийн олимпиаданд орсон. Химийн олимпиадад орсон. Манай ивэлэн одоо хэддүгээр анги болсон бэ? 6 дугаар анги. 6 дахь тим орно л доо. Хим орно. Анхны жил. Хим орж байгаа анхны жил 6 дугаар анги. Оо, nice. Мондог байштай ивэлэн. Өнөөдрөө ч гэсэндээ мондог өнгөрүүлээрэ заа юу? За. Чи маргааш холбогдож орж ирээрэ за. Хүлээ шүү чамааг. Чамайг хэн хүргэж өгж байна? Чамайг аав нь хүргэж өгж байна уу? Ээж нь хүргэж өгж байна уу? Хүргэж өгсөн. За. Яг хിവэрээ байгаа юм байна. Яг хിവэрээ байгаа юм байна. Аавда юу гэж хэлхүүлээ? Баярлалаа. Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсдэг шүү дээ. Амжилт хүсдэг. Вау. Яа за. Маш их баярлалаа. Маш том хүндэтгэл байлаа. За баяртай Ивэлэн. Аха. Үш намайг ерөөсө тоож харьцахгүй шүү. Би 2-3 асуулт асуулаа. Тэгвэл бүр үнэн гоё. Чимээгүй. Одоо ишүү зар. Тэгээд заяаг асуухаар зэрэг хариуллаа. Тэгээд би бол ингээд дасгаж жагаад нилээн заяа хаян хоёр харилцаа яваад дасгаж жагаад одоо хариулах юм бол үгүй юм асуухаар дугаа. Зүг анид ах намайг. Ямар амар юм бэ? Манай Ивэлэнгийн өгсөн тоглоом юу шаадсан тоглоом нь одоо ч гэсэндээ манай өрөөнд байдгийн шүү. Ямар хөөрх юм бэ те. Жичтэй амар яагаад вэ штэ те. Нөгөө сан хөмөргөөс ухаад ирэх юм бол Бас байна. таныг бас таних баха. За тийх баг. Таних. Сан хөмөргийн хүмүүс ч одоо баг хүнтэй суугаад хүүхэд насанд хүрээд хүнтэй суугаад хүүхэд гаргачих. 12 жилийн за тухайн үед одоо жишээлбэл 10 настай хүүхэд сонсчлаа. 6 настай хүүхэд чинь хэд юм бэ? 13 4-тэй. 12 анги хүүхэд чинь. 12-тэй. 13 12-тэй. А тийм үү? Тий, яг л манай хүүчин 6 штэ. 6 дугаар анги байхгүй юу? За 12-тай л. 12-тай. За тэнгүү. За яах вэ 12 болно гэж. Одоо нөгөө нэг ингэ маргалтах тий шаардлага болчихсон нөгөө тэнэг хүмүүстэй маргалдаад. Цаа байж одоо 6 дугаар ангийн хүүхэд хэдэн настай юм бэ гэж. 6 настай да 1-р ангид орно. Хэллээ. Тэгээд таны зүв. За байнал халуун шүү. Тэгээд 12 настай хүүхэд байсан болоо штэ. За 12 жилийн өмнө хэрэг 930-ыг сонсчихсон бол 24 настай гэхээр нэрээ тийм бэ? Тий, Нэрээ ихний нөхөр одоо тий бүр пэш та нар хаана вэ? Та нар хачуу ав. та нар залгаарай. Өвөө. Энэ сан хөмөргийнхэн жоохон довтлсон маягтай энэ хоёр нөхөр байна шүү. Сан хөмөргийнхэн ингэж сан хөмөрг рүүгээ энэ төр гэж. Сан хөмөргийнхэн бас ингэж их тийм амархан тийм зөөлөн самрууд биш шүү дээ. За сан хөмөрг ингэж байж гин. Сан хөмөрг бишүүд нь ч гэсэндээ байж гин. Одоо түрүү хэлсэнчлэн бидэнд мэдчилгээ төвшүүлсэн сонсогч танд баярлалаа. Бицхан сонсогчтой баярлалаа. Бид дараагийн болон руугаа шилжих цаг болсон байна. Окей, гэр бүлийн радио танд нэгдүгээр эфирээс Эрка, Зая, Боги гэсэн гурван хөтлөгчийн хамтаар одоо Улаанбаатарын өглөө гэсэн шоу нэвтрүүлгийг хүргэж байна. За үргэлжлүүлэн бид нартай хамтаагаараа ингээд та бүхэнд дараагийн сонирхолтой болон хамтдаа орохыг хүсэж байна. Улаанбаатарын өглөө. Чимээгүйхэн зогсож, чигч чулуун харж, юугч
алдахгүй гэж тангаргалсан хүмүүс бий. Тэд урагш давшдаггүй, хойш ухалдаггүй. Гэхдээ тэд хамгаалдаг. Их орноо үнэт зүйлсээ ирээдүйг. Таач бас тэдний нэг. Та бол харуул занг. Радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг хүлээн авч сонсож байна. Clubhouse дээр мөн Улаанбаатарын өглөө өрөө маань нэгтчихсэн байгаа. 3W1045 мэн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа ээж та сонсох боломжтой байгаа. Харин дүрстэй үзнэ гэх юм бол гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай пэйж хуудас харагдаж байгаа. Дагсан камертайгаар дэлжчихсэн 3 сууж байна. Гэхдээ энэ удаад бол энэ болон дээр бид дэлжчихнахгүй. Яагаад гэвэл тайлбарыг нь манай сан хөмрөг танилцуулна. Одоо бүр нэрээ өөрчлүүлээ. Санаа. Асуур санаа гэдэг нэр мэлтэй. Саагийн хитэр гэдэг. За манай санаа танилцуулна. Улаанбаатарын өглөөгөр бид нэг зүйлийг үнэхээр хүндхийг хүсэж байгаа. Тэр зүйл маань болохоор зэрэг харуул занг гэдэг нэрэнд ор бид нэр хайрлаж хамгаалах ёстой зүйлийн талаар ярьж тэ. Омгшиж, тунхаглаж, хатуу зогсох яг иймэрхүү зүйлүүдийн талаар бас одоо ярих цаг нь иржээ гэж. Би нэг киног сүлд үзлээ. Тэгээ тэр киноны яг эргэлтийн бүх зөвшөөрөл нь яг энэ үгээр эхэлдэг байхгүй юу? Тэр нөхөө зэрэг одоо цаг нь ирлээ. Тэ. Гэдэг яг ийм үг ашиглагддаг. Энэ киног үзсэн хүмүүс мэдж байгаа. Тэгээ энэ киног үзсэн хүмүүс мэдж байгаа. Тэ? Бид нар мөнгө аваагүй учраас нэрийг хэлж чадахгүй байна л да. Мөнгө өгчөөрөө тэгвэл хэллээ. Яг хэллээ шүү. За нөө мөнгө өгөх утас 88 66 10 45 шүү. Тэ. Тийм байгаа. Тэгээд нэрнгээсээ бас тэ манай Улаанбаатарын өглөө нэвтрүүлэгтэй хамтрах бас хамтарч ажиллах одоо хувь хүн байгууллага бүтээгдэхүүн байх юм бол бас 9986 Гүгөө 8866 8866 1045 гэсэн дугаар байгаа шүү. Уг нь сан хөмрөгийн үед ч гэсэндээ байгаагүй байгаагүй. Чаваас хөрх юм яах байгаагүй. 8866 104.5 гэсэн дугаарлаа уцтаад бас яг үнэхээр одоо бид нар хэлж чадахгүй байгаа зүйлийг хэлүүлж тий олон түмэнд бас хүртээмж олгох бас маш гайхалтай боломж өгдөг шүү гэдэг хэлмээр юм. За тэгээ түрүүнийхээ яриагаа үргэлжлүүлэхэд яг тэр одоо эх орны сэдвтэй кино одоо нэр нэлээд хэлбэрээ гүрийгээд идэг. Сэдвээр яг ингээд одоо тухайн үеийн одоо хүмүүс маань яг шийдвэр гаргахад цаг нь боллоо. Тэгэхээр бид нар бол яг харуул занг болох яг энэ зүйлийн талаар хайрлаж хамгаалах ёстой маш олон зүйлүүд байна. Томоос ахуулаа жижигхэн. Одоо байгалийн сайхан онгон дагшин газар байна. Бидний хамгаалах ёстой зүйл. Тэ? За тэгээд одоо юу гэх юм? Дурсгалт газрууд байна, тэ? Байж болно. За ер нь болил л да зүгээр хувь хүн өөрөөсөө бас урахгүй л юмэр шүү дээ. Монгол улсын иргэн хууль дүрмээр бүр гэрлэн дохион дээр зогсоод хавийн иргэн тойронд байгаа амьтад улаан гэрлээр пэр хитл одоо зам гарч яхад та тэнцээ бат зогсож тэ ногоон гэрлийг асахыг хүлээх нь хүртэл энэ бол харуул зангийн хийх ёстой үйлдэл юм а гэж. Тэгэхээр нэгэсэндээ бид нар энэ Монгол улсыг илүү сайхан тэ өнөөдрөөс илүү өчигдрийг бий өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгохын тулд нэрнгээсээ алдчих шүү дээ. Тийм багц тий. Тэгээ өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгохын тулд өдөр тутмын энэ байр суурь алдахгүй байх. Алдаж болохгүй зүйл гэж би. Тэрний төлөө зарим нэгэн зүйл нь амь насыг шаарддаг бол, халуун цусыг шаарддаг бол, зарим нэг нь болохоор зэрэг магадгүй та адлууж зүтлүүлгийг шаарддаг гэж болно. Тэрний төлөөсөнд. Тэгэхээр энэ зүйлийн талаар ярих гэж бодож байгаа. Тэгэхээр харуул занг гэдэг бол маш олон зүйл байгаа. Өнөөдөр бас бид нэг зүйлийг сэдвийг нэг гэл сэдвэл хөндөй. За тэр сэдв маань манай сан хөмрөг биш хүн танилцуулна. Ядаргаатай тийм. Ядаргаатай. Манай заяа танилцуул. Заяа юу байх вэ? Ер нь бид нар зүгээр монголчууд нэг юм 3 хэлийн тухай ярьдаг шүү дээ, тий. Хэл 3-тай байхад л болдондоо гэх, тий. Тэгэхээр өнөөдөр хэл мал 3-тайгаа байхад болдондоо гэж ярьдаг шүү дээ. 3 зүйлийг онцолдог. За тэрнийх нь өнөөдөр бид нар хэл соёлын тухай, хэл ярианы тухай одоо
өөрийн гэсэн хилтэй байхын үн цэний тухай ярихыг хүссэн юм аа. Ер нь энэ их хэлний өдрийг бүр ингээд дэлхийд даяараа тэмдэглэдэг. За цаашлаад ЮНЕСКО-гоос 1999 оны 2 дугаар сарын 21-ээс эхлээд ер нь дэлхийн улс орон бүр их хэлний өдрийг тэмдэглэдэг гэсэн үг. Тэгэхээр монголчууд ч гэсэндээ энэ өдөр монгол хэлнийхэн ингээд гайхамшигтай уран яруу за тэгээд дээрэс нь их хэл байх ёстой, яагаад байх ёстой вэ гэдгийг бусад хүмүүст зарлан томхогддог ийм өдөр болж өнгөрдөг гэсэн. Одоогоос яг сарын өмнө гэсэн үг л дээ. Тэгэхээр би та хоёроос хамгийн ихний асуултыг асуумаар байна. За тэгэлдээ чаддсан бол. Чадна. За ер нь их хэл за хэл гэдэг та хоёрын хувьд хэр чухал зүйл вэ? Вэ гэдэг асуултыг асуух гэсэн. За Эрка хариулах галах шиг. Яг нөгөө нэг өөр хүний нутагт нэг хэсэг амьдраад үзчихээр яг амар үн цэнийг бол маш одоо илүү мэдэрдэг л санагдсан надад. Зүгээр манай ялангуяа дунд хүү яг энэний нэг юм юмд өртцсөн багхгүй. Дайрлаганд нөртөөд яг 6 настай байхдаа бид нар нүгээд нэг 2 жил очиад эргээд ирэхэд яг нөгөө нэг хилд ороод юм ингээд улам гоё болдог яг үе дээрээ хүний өөр хэлээр ярьдаг газар очичоор өөрийн хэлээ ингээд ер нь бол нэлээд жоохон хоошин тавьчт юм бил. Тэгээд тим юмд өртцсөн хүн чинь ер нь хэлээр дамжиж соёл явд юм байна. Ийм бодол явд юм. Одоо нэг бүр ийм ер нь юмыг яаж сэтгэхгүй гэдэг хүртэл явд юм шиг санагдаж байгаа байхгүй надад одоо. Тийм тэгээд дараа эхлээд монгол хэлээ ингээд эн чинь сурах биш юм билээ л дээ. Яг сурах биш юм шиг байгаа. Бүр ингээд мэдрэх юм шиг байгаа. Ингээд монгол хэлээр ингээд бүх юмаа ингээд мэдэрдэг, боддог, сэтгэдэг болчоор дараа нь англи хэлийг сурахад нийтлэг бидэрт хүндрэлүүд байдаг шүү дээ. Одоо хэрхэн дуудах муудахаас ахуулаад. Тэр бол гоё хүндрэл байгаа байхгүй. А тэгэхгүй яг нөгөө хэлийг мэдэрчээд дараа нь монгол хэл дээр буулгаж байгаа нэг юм махжилсан, нэг юм хүчилсэн нэг юм мэдрэмжүүдийг бид нар одоо айгүй их анзаардаг болчиход байгаа шүү дээ сүүлийн үед, орчин үед ялангуяа. Жинзи үеийнхэн бол энэ айгүй том төлөөлөл болгоод. Тэгэхээр миний бодлоор бол зүгээр ингэж байхгүй. Өөрийн гэсэн хэлтэй байна гэдгийг ингээд үн цэн гоё юмыг нэгэд бүр шүүсээр нэгэж мэдэрсэн хүн маш гоё бахархалтай л байх юм байл л дээ. Тэрийг л ингээд айгүй гүн үзэг мэдэрсэн. За таны хувьд. Чистэ маш сайхан одоо өчөж байна. Хөөхөн өчлөө гэдэг. Одоо бид нар та бүхэнд ярьж ана уу? Би тунгаалаа. За яг шүү наач. Яг харахгүй алтан сангаад иржээ. Тийм ээ. Би бэр тунгаалаа. Наач гоё. Энэ Миний бодол энэ үү? тий энэ Эрка Мерка гэдэг чи бас болчмор байгаа юм. Даваа. Эрдэн даваа гэж гоё бас бүтнээр нэ. бүтнээр нэр Байвал тий. Бүр бохоо. Хилэн төрүүл яваад өглөө. Тэгээд үнэхээр одоо би санал нэг байна. Үнэхээр яг сэтгэхүү гэдэг зүйл амар чухал. Юу нэ гадаад хэлийг сурахад ч байсан байж штэ тий. Одоо жишээлбэл хүмүүс ингээл IELTS-ийн шалгалт ч юм уу янз янзын шалгалт өгөхөр зэрэг одоо ялангуяа speaking одоо нөө ярилцлагын одоо тий шалгах хэр хэмжээний өгүүлбэрийг бүтцийг сайн харуулж ийн тэр дундаа нэг чухал зүйл байдаг байхгүй. Vocabulary гэж нэг үг байдаг. Энэ юу гэхээр зэрэг тухайн одоо үгийг өөр өнцгөөс илэрхийлж байгаа маш тийм уран яруу ийм сонголтууд байдаг байхгүй. Тэгэхээр энэ сонголт их ядмаг байх тусмаа тэр хүний тухайн хэлийг эзэмшиж байгаа байдал бол их жижигхэн байна гэсэн үг. А бас тэр хэмжээгээр бас Эркагийн хамгийн чухал би одоо Эркаг ингэж хэлсэн гэдэгт одоо хүртэл итгэхгүй. Би хэлсэн шүү. Тэр чи миний шүү. Одоо хүртэл ингэж энэ толгойг ингэж ажиллах юм байж. Байгаа. Гэдээс. Тэр би юу хэлэх гэж байгаа юм. Эрка тэрийг хэлсэнд нь итгэхгүй байсан. Итгэхгүй байгаа зүйлээ мартсан. Юуг ин мартсан бэ яа сануулаач Эрка. Юу хэлчлээ? Харин юу хэлсэн? Миний хүү нөгөө амар амьдралд ойрхон болохоор л хэлсэн юм аа. Уучлаарай. Хэлсэн юм аа яхаарахгүй. Хэл бол соёл дархлаа мархлаа гэж хэлээд байна. Түр айн энэ чинь нөгөө нэг юм сэтгэлгээнд ингээд айгүй гээд ах шиг байсан шүү дээ. Шингээр ерөөсө бас хойлцсон. Биний ерөөсө жоохон зарцаад байна. За тойр ярьж та би яг санах. Заавал санана. Сонсогч та бүхэн хүлээж байгаарай. Шал дими юм. Заавал санаад хэлнэ шүү. Заавал хийшээ. Ерөөсө энийг л хүлээгээрэй. За та санаж явах юм уу?
Санжээ. Ой, тэр орон чинь нэг чи өвөр Монгол айлг үгүй. Та Тэр санаж орчин юм уу? Монгол хэлтэй холбоотой энэ рекламыг үзье ёо. нэг юм байлээ. Би нэг юм олж бас уншичихгүй нэг газараас. Нөгөө нэг хүний нутагт явж байгаа. Тэр чинь нөгөө Америкт би байсан шүү дээ. За одоо наанаас чи нэг юм санаж авах учраас бичиж шүү. За ингэ заяа. Америк ийм юм байлээ. Ийм байлээ. Бүгд мэднэ. Америк чинь өөр гэсэн хэлгүй шүү дээ. Тэр хэл нь тэр Америк ярихгүй юм болов. би хэлэхгүй бол болохгүй байна. Нөгөө нэг англи хэлийг Америкчууд хэрэглэдэг шүү дээ. За тэгэнгүүт би чинь өөрийн нутгийн өөрийн хэлтэй хүн чинь шал өөр юм бэл. Би одоо тэр хүмүүс ингэж байгаа байхгүй юу? Даварцсан тий. Чиний одоо би чинь миний англи хэл нэлээд broken мяа байгаа шүү дээ. Тэгээ би зүгээр дунд нь ингээ албаар хавчилж хэлдэг байхгүй юу? Би бол англи хэлийг та нартай ойлголцохын тулд сурсан юм аа. Би бол өөр гэсэн хэлтэй хүн. Та нар бол хэл сурах шаардлагагүй хүмүүс. Нэг л хэлтэй байхад болно. Би бол илүү нэмэлт хэл сурч байгаа шүү. Тэргээд энийг хэлэх гээд байгаа шалтгаан юм бэлээ. Хэлнүүдийн нөгөө гарал үүслийг ингээ харахаар монгол хэл бүр нэлээд бүр хамгийн эртний хэлнүүдийн нэгэнд явдгийг билээ. Хэлний аймагуд гэж байдаг шүү дээ. Тэрний монгол хэл гэдэг бүр аймаг үүд юм билээ. Бүр тусдаа. Тэгэхээр монгол хэлний аймаг нь тусдаа байна гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр бүр сэтгэлгээнийх нь төвшин нь тэр хэмжээндээ юм бэл. Бүр ингээд яг тэр тал руугаа ингээд хөгжчихсөн. Бүр ингээд ухсан ч юм гараад идэг. Бид нар бүр эртнээсээ юмыг хэрхэн сэтгэж, хэрхэн нэрлж ирсэн нь бидний бүр ингээд бүр багийн хэл гэж баг хэлэх юм уу, сэтгэлгээ гэж хэлэх юм уу, бүр цуснд нь үт юм бэл. Тэрийг сонссон ч амар гоё сонсон. Аха. Сонсно та. Санаагүй. Яана. Та нар хамт байж байгаараа. Би санаа шүү. Санаа дэлий шүү. За тэгвэл Тэгтээ ингэж за заяараа би ортох гээд байна. Заяараа оруулъя. надруу. За бид гурав ингээ хөтлөө сууж байгаа бид гурван хүний хувьд одоо монгол хэлтэйгээ хамгийн гоё нөхөрлөдөг гэж би боддоо ш заяаг. Хамгийн юм үү зайг нэг юм. Хөдөлцөөл гүйч мөрөлөө. Хэлийг бас арай өөр төвшөнд бас эзэмшиж чадж байгаа бас манай заяа юу гэж бодож байна. Бадрман ямар амар. За би ингэж бодлоо шүү дээ. Эрка намайг нөгөө нэг юм хүм уншдаг болохоор нь яг тиймэрхүү талаас нь хийж байгаа нөгөө. Зөвхөн уншихаас гадна чи чинь бас нөгөө нэг комент өчгтээ энэ хүн чинь латин үг хэрэглэдэг байхгүй юу? Ерөөсө цэвэр кириллээр өчтөг. Над руу битээ хандаж яриад байдаг хөө. Би нөгөө нэг юм сарах га бодлоо. За тэгдэг ш тэ чи тэгдэг. Яагаад тэгдэг вэ? Хоёр хэлж дээ. Юм асуухаар зэрэг нөгөө нэг санах гэж байгаа юм аа ингээд хоёрыг асуух. Энэ яг өнөөдөр санах болов би бас гайхчихлээ шүү. Маргааш хүмүүсээ хамт байж байгаараа. Би заавал санана. 3 дахь өдөр санаад хэлье гэж. Би нэрнгээсээ тийм би яг ингээд кириллээр бичдэг. Юу ярьж байгаа? Чи яагаад тэгдэг шалтгаанаа тайлбарлаж өгөөч ядаж. Үнэхээр мартсан юм байна. Ой, одоо заяа битээ сааны заяа. Тэ хамтаагаарэ. Эркэй. Ой, заяа заавал санана тий. Би заавал санана. Хамт байж байгаа. Хамт байж байгаа. Юу яхаа. За бид гурлаа мартсан шүү. Та 11:46 145 гэдэг. Нэрнгээсээ мартсан юм байна. Юу асуулаа? Яг ингэж тахгүй. Хэлний тухай. Хэлний юм. Бид амар гоё сэдв ярьжсэн чи тоор өөрнө гэд. Мартсан нэг яах юм. Монголоор уучлахгүй уучлаарай. Өшөөмэ. Марцсан үнийг та нар яах юм гэж. Эхний өдөр ингээ бас ингэ болохгүй шүү дээ. Юу гэж асуулаа? Би хилээ хамгаалах тухай. Хилээ хамгаалах тухай одоо мань хэдийн хийж чадах юм юу? Эрка за онолтод яадгийн. Зөв амар бодит юм яри. За тийм. Бид нар гэхдээ яг ингэ маш их нэг юм онлж ярьж амжаагүй л. онлоо санаач гүйж. Санаач ондруугаа жараг гүйж. За ер нь онлдож яа. Шот. Бодит юм руу орё. Бодит юм юу лээ гэсэн. Би өөр дөр анзаардаг байхгүй. Ялангуяа нөгөө нэг сан хөмбөргөө сонсч байсан. Би нэг үгийг маш их хэрэглэдэг юм байл л дээ. Окей л гэдэг. Тэгдэг. Нэрээ тэгдэг. Одоо би Би одоо жоох энэ монгол хэлээ одоо жоох сэргээхийн тул те. Окейгийн орнд нэг үгийг ашиглахаар шийдсэн. Ухаас. Ухаас. Наад ч нэгтэй толомгүй бас зүгээр юм те. Зүгээр юм уу? Мод нь. Зүгээр юм байна тийм ээ. Ухаас та. Гэхдээ та насан ч хүрлээ. Хэлэхэд гайхахааргүй боллоо. Ухаас. Насыг одоо албан ёсоор авсууч. Наад үг таних шүү заяа. Наад үгээ таав. Битэр хэрэглэхгүй заяа. Йоо гин. Төрөний асуултанд нэг дахиад нэг асуугаад тахтай Эрка. Юу асуулаа би?
Ер нь бид гурав чинь нэг юм хилний тухай яриад байгаа шүү дээ. Хил Бид нар чинь нөгөө нэг юу гэдэг байгаа шүү дээ. Харуул занг хамгаалах хэрэгтэй. Хил бол хамгаалагдах хэрэгтэй. Хамгийн чухал зүйлсүүдийн нэг мөн үү? Мөн. Яагаад? Зам. Ингээд бол. Асуулт ингээд бол. Тийм шүү дээ. Чи яг яагаад крилэр комент одоо ингээд бичээд идэв. Тэнд нэг тийм амбиц байна уу? Амбиц байгаа. Ямар? Ер нь бол ийм байдаг. Одоо жишээлбэл бид нарыг баг байхад монгол хэлэндээ маш сайн байдаг. За дагалдах одоо англи хэлч гэдэг юм уу, орос хэлч гэдэг юм уу тэр хэлнүүдтэй жоохон тааруухан байгаад байдаг үе байсан юм. Гэтэл одоо бол эсрэгээрээ өөрсдийнх нь төрлөх хэлшгээ англи хэл, орос хэл, солонгос хэлийг хүүхдүүд мэддэг болсон. Гэхдээ монгол хэл дээр 0.1 тэг байгаад байгаа байхгүй юу? Яг шулуухан хэлэхэд бол. Энэ ямар эрсдэлтэй зүйлүүд болж байгаа вэ гэвэл их хэлээ хүн хамгийн түрүүнд төгс сурсан байгаа нөхцөлд бусад орны хэлүүдийг сурахад ямар ч асуудал байхгүй. Яагаад гэвэл манай монгол хэл гэдэг чинь бусад орны хэлийг бодохноо маш өргөн, уужим, ташгэ энэ ярьж байгаа нь за тэгээд тухайн хэлийг ингээд орчуулж байгаа нь за тайлбарлаж байгаа нь маш олон үгээр ингэж баяжмал хэл байхгүй юу. Гэтэл бид нар нөгөө нэг зөвхөн гадаадын улс орнуудыг шүтсээр байгаад тэр чинь одоо тайлбарлахдаа цөөхөн үгээр л тайлбарладаг. Гэтэл тэр үгийг нь монголоор орчуулад хүргэхэд бол маш олон баг хідэн хуудас болмоор үгнүүд байдаг байхгүй юу. Гэтэл монгол хүүхдүүдийн хувьд гэх юм бол одоо яг шүртээд байгаа зүйл нь гадныхныг л маш их шүтэж байгаа. Би англи хэлээ төгс сурчхал юм бол өстой нэрээ ална. За би өстой солонгосыг сурчих юм бол өстой нэрээ ваа тэгээс баг солонгос киногаа солонгос дуугаа ингээл ингэ чинь мэдээж байж болно. Гэхдээ монгол хэлээ сураагүй хүүхдэд ер нь хэцүү дээ. Цаашдаа дараагийн нөгөө амьдралтай ярих гэсэн бол ажил дээр гараад ч гэсэндээ маш их хэцүү байдаг. Манай ихч баг сургуулийн багш байхгүй юу? Гэтэл баг сургуулийн багш дээр нөгөө нэг хүүхдүүд ирж байгаа штеп. Дөнгөж А, Б, В-гийн заах гэж яхад тэр хүүхдүүд англиар яриа сурсан байна гинэ. Тийм учраас монголоор ярьж чадахгүй. Монголоор ойлголцож чадахгүй. Бараг монгол хэлийг англи дээр тайлбарч өгөх юм уу хаашаа? Тэгэхээр эцэг ихт нь тайлбар тавихлаар эцэг их нь болохоор бараг зүгээр штэ. Та тэрийг бараг сайн зааж чадахгүй байх гэдэг зүйлүүд хэлээд байгаа. Тэгэхээр монгол хэлийг нэгдүгээрт биш монгол хэлийг бүр 4, 5 дугаарт тавиад байгаад нь эмзэглээд байгаа гэсэн үг. Латинаар хольж бичиж болно л доо. Латинаар бичгээр яадаг гэж бид нар дандаа алдаатай бичдэг. Бид нар дандаа их шиг гэж бичдэг. Тий. Зөв бичиж дэрэнгүй болцсон тий. Өгүүлбэргүй бичдэг. Хизээч тэр өгүүлбэр нь дуустдаггүйгээр бичдэг. Цэг таслал өндөр нам өргөн бүдүүн бид нар ч уг нь янз янзаар бичдэг шүү дээ. Гэтэл тийм юм байдаггүй. Харин кириллээр бичгээр би заавал өгүүлбэрээ дуусгадаг. Би заавал өгүүлбэр дуусны дараа томоор эхлэнэ гэдгээ мэддэг байхгүй юу? Тийм учраас ядахта эцэг их бид өөрсдөө за ингээл учир зүггүй бидний үгийг сонсдгоо гэл ингээл ярьдаг штэ. Гэхдээ бид нар өөрсдөө өдөр тутмын хэрэглээндээ үүнийг нэвтрүүлчих юм болвол хүүхдүүд маань дагаад сурна гэсэн үг байхгүй юу? Бид нар өөрсдөө л хэрэглээндээ нэвтрүүлээд бид нар өөрсдөө л амьдралынхын хэм маяг болгочих юм бол монгол хэл хэр чухал вэ гэдгийг хүүхдүүд мэддэг. Харин одоо англи хэл, орос хэл, өөр бусад орны хэлийг шүтээд байгаа хүүхдүүд маань том болоод яадаг гэж ёо би монгол хэлээ сурах нь яавтыг гэж харамсдаг. Гэж хаалгалдаг. За тэгээ дээрэс нь хүүхдүүдээ 10 жилийн төгсөнгүүд гадагшийн хувьд сургая гэдэг эцэг эхчүүдийн бодол одоос өөрчлөгдөж байгаа. Яаж байгаа вэ гэхээр саяхан би нөгөө нэг манай хамгийн залуу улсын их хурлын гишүүн байгаа шүү дээ, тэ. Түүний ярилцлагыг сонслоо л доо. Тэгээ тэр юу гэж хэлсэн бэ гэхээр би ингээд шууд төгсөөд гадагшаа ингээд сургуульд явах ингээд хүсэлтэй байсан юм аа. Гэтэл та манай аав маань чи заавал бакалаврын боловсролоо Монголд эзэмш. Гэсээр наад Монголд эзэмш. Би дуртай дургу ингээл бараг боловсролоо эзэмшсэн. Гэхдээ яг үнийг хэлэхэд нэрээ Монголын орчноо мэдхгүй, монголоо мэдхгүй ээжиж гадаадд сурснаа гинт би Монголд ажиллана гэж ирэх үнэхээр бүтэхгүй юм байлээ гэдэг зүйл хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь зөвхөн жижигхэн юм шиг боловч би зүгээр амьдралын хэм маягтай хөвшүүлснээр бусд маань даган дуурайх болов гэж гордож байгаа гордол юм аа яг үнийг хэлэхэд бол. Одоо нэг та нарт одоо янз бүрийн өөр улсын найзууд байгаа л билгүй дээ тий. Чиний нэг Америк найз? Колончгүй биш. Колончлолд байсан тийм жижиг улсуудын найзууд байдаг байхгүй. Тэгээ тэднийг харахаар жоох өрөвдмөр. Тэд нар яг хөө гэхдээ шууд англиар ярьж байгаа юм л да. Маш broken English дээ тий. Бүр юм нэлээд хэцүү англи. Тэгээ би ойлгоход төвхтэй. Гэхдээ ингээд амар гонигтай мэдрэмж төрдөг нь юу вэ гэхээр тэдний хилэн тэр. Тэгэл болоо. Ерөөс өөр ингэсэн хил байхгүй болсон. Өөр ингэсэн соёлгүй болсон гэсэн үг шүү дээ нэг талаараа. Тэгэл ерөөсө тэрийгэ сэргээхгээл ингээл явж идэм бил. Тэгэл тэрийг нь хараад
яа бид нар ч бас нэрээ те энэ хүн дунаагүй нэг юм шүү гэж бодож байгаа юм чи. Бид нар ингээл зүгээр л орсоор ярьдаг болсон. Эсвэл зүгээр л хятадаар ярьдаг болсон байх бүрэн боломж байсан байгаа байхгүй өнгөрсөн хугацаанд. Гэхдээ харин ёстой өрөөлөр гэдэг юм уу, ивэлэр гэдэг юм, азар гэдэг юм уу бид нар хилээ аваад үлдсэн тий. За одоо тэгээд дараад нь бид нар хил мөлийн тухай ярина л да. Хил маал заал гэдэг ахуус хилийн тухай бас ярих баг. Хилтэй холбогдуулсан нэгэн гайхалтай одоо хүний хэлсэн үгийг бас нэг сонсогч маань комент хэсгээр бичсэн байна. Чихнүү чимэг болсон аялгау сайхан монгол хэлээ. Чин зоригт өвг дээдсэн минь өв их эрднэ гэсэн байна. Сонсох бүр яруу баялагийг гайхан баясаж сод их билэгт түмэн юугэн бишрэн магтмуу би гэж Бэмбэн Ринчуга хэлсэн байт байна. За монгол хэл шүлгээс яг энэ хэсэг бичигдсэн. За тэгээд монгол хүн бүр их хэлээ хайрлан хамгаалах цор ганц арга нь их хэлээ сайн сурах, ярих. Аав ээж та хүүхдүүдтэйгээ эхлээд л одоо их хэлээрээ маш сайн ярилцаж байх нь харуул занг юм шүү гэсэн комментиг үлдээсэн байна. Ёстой үнэн шүү. Их хэл нэрээ их хэлээр ярьдаг. Гэтэл одоо заримдаа тэгдэг штэ хүүхдүүдтэйгээ хай бай юу вэ чатлахтаа хүртэл. Гэтэл хүүхдүүдтэй чатлахтаа ягаад кирилл үсгийн фондыг нь утсан дээр нь суулгаж өгөөд өөрийнх нь нэрийг аав ээж гэд ингээд бичээд кириллээр бичээд байж. Наач нэг челленж бас ээж болох л юм тий. Өнөөдрийг сонсож байгаа Улаанбаатарын өглөө за тэр дундаа харуул занг гэдэг энэ зүйлийг одоо болонгийн маань сонсож байгаа бүх сонсогчид магадгүй бид нэр одоо латин үсгийг ашиглаж одоо энэ харилцаанд ордог бол кирилл үсгийг бас ашиглаж харилцаанд орж эхлүүл яах вэ гэж хэвшийя гэсэн уриалгыг төвшүүлж байна. Хэрвээ та дэмжиж байгаа бол одоо зүрх дараарай. Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйж дээр манай лайв явж байгаа. Тэгэд та тэрийг юу одоо кириллээр бичнэ гэдгийг кириллээр бичнэ. Бичээд илгээгээрэй. Гэт бичээд илгээгээрэй гэж хүсэж байна. Тэгэх юм бол бас бид нар ингээд шаал дэмэн чи ярьж байгаагийн хэрэг биш юм байна гэдгийг ойлгох болно. Тийм учраас та бүхэн бас комент хэсгээр бид нартай хамт байж бас санаа бодлуудаа илэрхийлээрэй. Мөн 1146 104 5 гэсэн дугаар руу холбогдож ер нь бол энэ харуул занг бидний хамгаалах ёстой, зогсож явах ёстой, бат зогсож явах ёстой тий. Тэр одоо зүйлсийн талаар ярьж байгаа одоо хэлний талаар та бүхэн санаа бодлоо бас юу гэж бодож явдаг юм бэ гэдэг талаар Монгол түмэндээ энэ дэлхийд даяар байгаа хүмүүстээ өөрийнхөө дуу хоолойгоор үзэл бодлоо илэрхийлээч. Ааха. Өчигдөрхөн би нөгөө нэг мэдээж их хэлтэй холбоотой маш олон шүлэг яруу найргууд байдаг. Тэгээд маш мундаг хүмүүс их хэлний талаар ингээд бүр үеийн үед дурсаж санах болтугай гэд ингээд гой зүйлүүдийг бичиж үлдээсэн байдаг байхгүй. Тэгээд тэр дунд ингээд хараал ингээд суужсэн чинь нацагд оржийн талаар хүмүүс бичиж байна. Тэгээд доор нь ингээд комент бичээл ингэж байгаа. Мэдээж өөрийнх нь хэлсэн үг ч гэсэндээ байгаад байгаа шүү дээ. Тэгээд доор нэг хүн бичиж байгаа байхгүй. Нацагд оржгаа чи өөр гадаад дотоодод одоо нөгөө нэг сурсан баг анхны хүмүүсийг гадаад дотоодоос хил ам нь ингээд барагста баа бэгүү ярина да те гэл ингээд ярьсан чи доор нэг хүн бичиж байгаа байхгүй. Тэгсэн ч гисэн энэ хүн юуг ойлгосон бэ гэхлээр гадаад хэл дээр ном зохиол бичгээс илүү монгол хэл дээр уран зохиол, утга санаа, өгүүлэг, тууж рамаан юу гэдгийг те монгол хүнд үлдээх ёстой өв хөрөнгийг монгол хэл дээр бичих ёстой гэдгийг хамгийн тодоор үлгэрлэж харуулсан хүн юм а гэж бичсэн байсан. Гадаад хэл сурсан ч гэсэн бидний үр хүүхэд гадаад хэлээр түүхэн унших биш. Бидний үр хүүхдүүд монгол хэлээр түүхэн унших ёстой. Бид нар монголоор дуулдаг. Бид нар монголоор уншдаг. Бид нар монголоор бичдэг. Тэгээ ер нь бол Монгол гэхээр зэрэг бас залуу нөхдүүд маань жоох за одоо нэг орчин үеийг байх хэрэгтэй штэ гэсэн нэг ийм өнцгтөө бас хүмүүс байгаа штэ тий. Одоо нэг юм өөрчлөгдөж штэ гэж. Үгүй мөлий. Ер нь бол харин тэр тусмаа энэ их ингээ нөгөө нялгадж байгаа. Энэ глобалчлагдж байгаа тий. Бүгдээр ингээ нэг ижил юм ингээ цутгаж байгаа юм шиг болох дээр хин ямар ондоошлыг хамгаалж үлдэж байгаа вэ гэдг нь үнэхээр их онцлогтой модны. Тийш үү. Эсрэгээр аахгүй. Орчин үе гэхээр зэрэг англиар ингээ дутуу монгол хэлний дундуур орж гадаад үгнүүд ашиглаж юм хүмүүс нэг жоох ингээд надаа ингээд нөгөө дотор арзануулаад идэх юм. Тэг ямар амрууга гараа иж байгаа ажилтай биш. Төсөлж. Яг майжиж энэ тэр. Тэг бүр үнэхээр дүф байдаг тий. Одоо тэр юусо гоё юусо санагддаггүй тэр бүр яг ядцсан юм шиг нэг тиймэрхүү байдаг.
Харин сайхан цэгцтэй сайхан монголоор ярьж байгаа. Тэр дундаа нөгөө нэг яриад байсан vocabulary гэж яриад байгаа шүү дээ. Одоо тэрийг одоо монголоор үгсийн сан нь баялаг. Ингэж ярьж байгаа яг энэ хүн бол харин илүү маш ухаантай юмсаа санагддаг. Ер нь эрдэмтэй хүн даруу их ус мөрөн дүлгөө гэж ярьдэн шүү дээ, тий. Тэр шиг бас эрдэмтэй хүний нэг шинж тэмдэг нь цөөн үгээр оновчтой маш тодорхой илэрхийлж чаддаг. Энэний учир шалтгаан нь энэ одоо үгсийн сан нь баялаг байгаагийн хэлбэр. Энэ нь яалтчгүй монгол хэлний эзэмсэнтэй харагддаг. Тийм, тэнгуү тэр хүн бүр нэг юм их стэйдсэн юм шиг. Ер нь нэг юм тансаг. Бүр үнэхээр нэг тийм яриаг нь сонсоод баймаар. Ер нь олон үг нуршуул афф гэдэг бид нэг афоризмын талаар нэг юм болдог шүү дээ, тийм. Яг тэр шиг биш. Үнэхээр яг тэр үгнүүдийг маш зөв сайхан сонгож илэрхийлвэл тэр хүн нь төдий чинийгээрээ маш тархины хөгжил, эрдэм боловсрал, хувь хүний соёл ч гэсэндээ үнэхээр өндөр зэрэгэлтэй байхыг илэрхийлж байгаа. Энэ бол бидний монгол хэлээ хамгаалаад зогсохгүй бид нар урагш хөгжүүлэх ёстой ийм зүйл. Яг харуул занг түрүүний манай одоо нэвтрүүлгийн энэ болонгийн одоо интро дээр юу яагаад байгаа юм л да. Юу харуул занг бол давшдаггүй гэж байгаа. Урагшаа давшдаггүй. Бас хоошоо ухрахгүй. Бас тэр хүний үүрэг нь яг байгаа зогсоод ингээ юм хамгаалахаас гадна юуг оруулах вэ, юуг гаргах вэ гэдэг дээр яг харуул занг ингээ яг хамгаалж идэг гэсэн. Одоо зогсож идэг гэсэн. Тэгэхээр оруулж ирж байгаа зүйлүүд дээр хэдүүл бас үгсийн сан дээр бас шинэ үгнүүдийг, монгол сайхан үгнүүдийг оруулж ирье. Энэ одоо бид нар яг ясам дээр энэ монгол хэлийг эзэмшихгүй байгаа байж байгаа нь улам илүү жижигхэн сэтгэж жижигхэн болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Тархийг нь агшаагаад байгаа юм. Харин ингээд тэр тийм байгаа шүү. Сүрхий гэж яриа л та тий. Үгсийн сангийн тэр сайхан үгнүүдийг ингээд ашиглах юм бол төдий чинийгээрээ бид нар биенийгээ хүндэтгэж байгаа хэлбэр нүртэл үнэхээр даацтай тослог очих болно. Тий. Ялуу зүйлийг илэрхийлж байгаа. Одоо жишээлбэл нөгөө нэг кино яриад нь штэ. Одоо манай залуучууд хүртэл рекламын мөнгө өгөөг байгаа кино. Рекламын мөнгө өгөөг байгаа. Тэгээ бас цагаан сараар ч гэсэндээ ингээл янз янзын залуучуудын сонсдог уран бүтээлчнэр маш их монгол хийцтэй, монгол үгтэй ийм дуунуудыг маш их. Энэ бол ингээд цаг хэрэгжиж байна, тий? Бид нар одоо 12 жил сайн цагийг хамт бүтээе гэж ариллаа. Магадгүй тэрний одоо За сан хөмрөг явлаа. Нэмэр байгаа. Тэгээд одоо нэгсэндээ би юу ч хэлэх гээд байна гэхээр энэ бол хуучин хэсэг байдал ерөөсөө биш шүү. Энэ бол бидний давуу тал, жинхэнэ одоо тэ сэлмээ суулж байгаа хүч واخгүй. Үг гэдэг бол нь шүү дээ. Хоёр талдаа эртээ сэлэн мэт тийм амар. Үгээр хүнийг алчч болно, амьдруулж болно. Тийм. Одоо тэгэнгүүт одоо тэр кинон дээр миний бас их сонирхолтой санагдсан зүйл нь бидний өдөр тутмынхаа одоо үгэнд ашигладаг ойлголоо гэдэг үг гэдэг шүү дээ. Нэг юм ойлголоо гэдэг. Тэрийг нэг гоё үгээр хэлж байна. Тунгаалаа гэсэн үгээр ашиглаж байна. Тэгээ тэр надад их онцгой санагдсан. Яагаад гэсэн чинь тэр ойлголоо гэдэг бидний ам хатаад байгаа юм байна. Ямар гоё юм бэ? Кофе мофе гэж ярьсан юм уу? Оруулж өгч штэ. Заагаа. Тэгээ хамгийн гол нь надад цай орж ирж байгаа. Маш их баярлалаа. Тэгэнгүүт тэр нэг ойлголоо гэдгийг Ярка би чамтай ярьжсэн те. Тэгсэн чи яг тэр үг ойлголоо гэдэг үг чи ямар үг гэхээр зэрэг ирээд буцлаа гэсэн үг байгаа байхгүй. Дан гэдэг ингээ орохгүй яваад яг тенсний бөмбөг ойж байгаа юм шиг. Тэгээ юм хэлэхээр зэрэг яг үндэ ойлгосонгүй гэж хэлэх. Ойлгосонгүй гэх юм бол харин ойлгоцсон шүү надад чинь. Яг чинээсээ ойлгож байгаа гэсэн үг болж тарах гэдэг байгаа байхгүй. Яг ойлголоо гэх юм бол дүнг тунгаалаа гэдэг үг бол. Таны хэлсэн үгийг би өөрийнхөө ихтгэл өмшил үзэл бодол те энэ бүх зүйлээр чинь өөрийнхөө шүүлтүүрээр орноо оруулнаа гэдэг юм бас агуулгач гэсэн цаад далдаар явж байгаа. Тэг шингээж явж байгаа. Ийм гоё үг. Энэ гэдэг үгийг ил гэж хэлж байгаа жишээтэй те. Одоо окей гэдэг үгийг ухаас гэдэг үгийг би одоо оруулж ирж байгаа те ижил те. Тийм биш те. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд маш гайхамшигтай үзэсгэлэнтэй. Тэгэд манай цог үзчихсэн нэг залуу маань аюу сонир үг хэлсэн шүү дээ. Юу гэж? Би өөр хэл дээр кино үзэж байгаа юм санагдал. Тэгсэн. Биш энийг та юу яа юу болцсон. Надад бол эхний 5 минут яг тийм байсан байхгүй. Ингээд нэг ойлгоход ингээд юу лээ за энэ чи ийм үгийг хэлээд байгаа юм байна гэдгийг ингэж баг бодож эхлэв байгаа. Тэрэн дээр би бас нэг юм ажиглагдсан. Айгүйх нэг юм кино л учраас ингээд шүлгэлж ярьсан л байх л да мэдээж.
А гэхдээ ер нь бидний ингээд эртний түүхийн янз бүрийн юмыг харахаар ингээд шүлэг мүлэг айгүй их байдаг шүү дээ. Уул нь бол түүх үйж шүлэгтэй тий. Тэгээ би бодохгүй энэ яагаад юм бол гэсэн чинь бид нар чинь ардын аман зохиолтой ард түмэн. Тэгээ нөгөө хоорондоо хуучин цагийн хүмүүс бичиг сасаар мэдээлэл дамжуулдаггүй. Мэдээлэл үгээр дамжуулдаг учраас мартахгүй тул толгоо мөр холбот юм байна л да. Эсвэл төгсгөл холбот. Чэйжилчдэг, захиалчдаг. Нөгөө буухай элчмэлчүүд бол захиаг чэйжлээл. Тий. Тэнгүүд манайдын одоо яг одоо би бол баг тэрэнд хамаарахгүй болчиход байгаа байхгүй. Би одоо тэр тал руу хөгжмөр байгаа байхгүй өөрийгөө. Яаж хөгжүүлмээр байгаа юм бэ гэхээр хүний хэлсэн тийм одоо утга уянгатай 4-5 мөртэй юмнаас яг хэлэх гээд байгаа поинтыг нь хилэнгөт нь данг гэд тунгаадаг л болмоор. Тэгжил хөгжмөр. Тийм. Сонсоод баймаар байна тэрийг. Тэгэхээр үгсийн санг маш оновчтой тий яг ийм гоё өгнүүдээр хэлэх тусам олон үгээр тэрийг тайлбарлаж хэлэх шаардлага болоод байгаа. Одоо бид нар аягүй тайлбарладаг болц тий. Маш их тайлбарлаж. За би одоо нэг асуулт асуу. Энэ гэхдээ миний сүүлийн асуулт заяа. За тунгаалаа. Гэтэ та хоёр юу ягаарай? Ингиж урт нуршуугаар биш. Богинохон хариулаарай заяа. За. Бид их хэлэхгүй. Бидэнд монгол хэл байхгүй байсан бол Здравствуйте. ай. Пожалуйста. За. Гистэн моён донгоё. За тэгвэл монголоор нэг хариулах уу? Юг. Гэт Хариулаа. өөрийн гэсэн хэлгүй юм чи ийм л. Харин тий өөрийн гэсэн хэлгүй байсан бол гэд бодоод нэг монголоор хариулаад үзтээ. Ягаад гэвэл гистэн маяг тонгоог бид нар ойлгохгүй байна. Здравствуйте гэдэг шүү дээ Тий тий. цаашаа явдаа тэгвэл Тий. Пожалуйста гэдэг шүү дээ. Ну погоди гэсэн. Гистэн моён донгоё хиби габоё ингээл юм. данге. Тэгтээ хараа одоо жишээлбэл сая бас их чухал нэмийг хөндөж ин л доо. Би тэгээ бас нөгөө заяа хэлсэн гэхэд идэг. Андаа ингээд. Ер нь өнөөдрийн нэвтрүүлэгт бид гурыг ярьж байгаад та нар итгээд ч хэрэггүй. Энэ хараа одоо комент хэсгүүд дээр ингээд тунгаалаа үнэхээр гоё үг байна гэсэн байна. Тэгэхээр тэрэн дээр ер нь бол маш олон үг хэлэгдсэн л дээ. Нэг ганц нэг хэлэгдсэн бол ингээд уг нь тогтоочмоор байгаа. Маш гоё тийм илэрхийллүүд үгнүүд ашиглагдсан. Олон хэрэгцсэн. Олон янзын үгнүүд бүгдийг тогтоож чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас дахиж үзэх гэж байгаа. Тэгэхээр бидний энэ хараа ой хүртэл ийм богинохон байгаа байхгүй. Тий. Бид хоёрын жишээлбэл хоёулаа үдсэн мөртлөө хоёулаа дундаасаа л нэг 3 үгтэй л үлдсэн шүү дээ. Үлдчихэд Тунгаалаа. Цаг нь боллоо. Тэгээд Нөгөөдг нь их гоё. Байгаа нь гэвэл энэ нэг гунан буу байна. Өөр гэвэл энэ байна гэсэн. За хэлж чадахгүй байгаа киноны албаныхан манай маркетингийн 8866 1045 дугаартай холбогдохгүй бол энэ яриа цаашаа явахаа боллоо шүү. Ер нь бол их хизүүт гэдэг шүү. Гэтэ ер нь бол хэл ингэдэм юм бэлээ нөгөө хувьсчид юм бэлээ. Ер нь эргэн тойрныхоо хэрэглээ жишээлбэл кофе мафи гэдэг үгийг заавал орчуулах шаардлагагүйгээр ингээд бид нар хэрэглээд байна шүү дээ. Боргол гэдэг. Орсоос ингээд бид нар маш олон үгийг хэрэгэлсэн тий. Тэр шиг монгол үгнүүд маш олон оронд бас хэрэглэгдсэн байдаг шүү дээ. Та нар сайн мэддэг бол би та нарт гоё юм ярьж байгаа. Солонгос. За 14 гэдэг одоо тоо шүү дээ манай монголчуудын. 14 гэдэг бол солонгосын үзэсгэлэнтэй гэсэн үг байхгүй юу? 14. Тий. 14 гэж хэлдэг шүү дээ. Үзэсгэлэнтэй гэдэг. 14 гэдэг. Одоо солонгосоор аялга нь орж ирнэ. Тэгсэн чинь энэ яагаад гэдгийг би танд бүр тайлбарлаж өгье. Манай Монголын хаад ноёд очивол 14 охтуудыг аваад идэг байж л. Тэгсэн чинь нөгөө хэд чинь хэл ус ойлгохгүй. 14-түүд аваад ирээ гэж хэлдэг байж. Нөгөө чинь ингээл бүх охтуудаа л аваад ирэнгүүт нь л манайхаа шилж байгаа гайгуунуудыг аваад явдаг л байж. Тэгээд нөгөө чинь хөөрхөн охтуудаа гэдэг юм байна. 14-түүдээ гингүүд хөөрхөн гэдэг юм байна гэл нөгөө үгээ хэрэглэсээр байгаа сүулдэ нөгөө өөрсдийнх нь солонгос хэлэнд байсан хөөрхөн гэдэг үг нь алга болоод манай монголчуудын 14 гэдэг тоо тэдний хөөрхөн гэдэг үг бодоод хувирцсан. Хай. Үний юм худлаа юм уу боо мэд. Тэгтээ ямар ч ирсэн. Хүүе шалгаж үзээгүй шүү. Шалгаж үзээгүй. Угаасаа би нүдийг хараад наа чи бүлтэрч юм да гэж бодлоо. Би өнөөдөр ямар хоёр зэлэг хүмүүстэй суугаад байгаа юм. Тэгтээ та хоёр хараа сонсоорой. 14 гэдэг үг нь өөрөө яг солонгосын хөөрхөн гэсэн үг байхгүй юу? 14. 14. Тий. Биш муу аагийн штэ. Одоо надад үлдчихсэн. Моо ёо. Тэр чинь нөгөө нэг солонгосоор ирж очиод холхиод идэм болохоор айгу муухай хэлж Орж гараад идэм болохоор тий. атаарах уу Хаалга сэвэлзүүлээд орж гараад идэг. холхиод гэдэг чинь юу гэсэн чинь. Ястаа муухай үг. Гэтэ монгол үг шүү. Аагийн надад сүрхийд холхиод идэм болохоор солонгос хэлийг нэг чам нэг гоо чухал үг зааж өгье гэлээ. За. За би одоо ядаж ганц нэг үг мэдчихсэн. Тэгсэн зин
тун увсоо тууч өсөөё гэдэг үгийг цэжилчих гэж байна. За гэлээ. Занаас чи нэг л юм байхгүй да. Одоо цэжиж нэг удаагийн яг эфир 930 дээр би тэрийг нь хэллээ. Тун увсоо тууч өсөөё гэсэн чинь манай сонсогчид нэр хэдлээ инээж явах шиг байна. Доор ингээ комментүүд бүр балалж байна. Үгүй гэсэн чинь надаа мөнгө байхгүй мөнгө өгөөч туслаач гэсэн. Ойлгохгүйгээд байгаа юм биш үү? Тийм одоо юу заагаад өгсөн байгаа байхгүй юу? Тийм бай. За энийг асаагаад өгөх. Тийм юу намайг байхгүй болгоо ичлээ. Яаж яхад ямар муухай гацж байна би. Тийм. Одоо асаач. Тийм ёстой муухай гацж шүү тийм. Их л цэрвэж манай найруулагч орж ирээд энийг засаад өгөх баха. Тэгэх бах. За тэгэнгүүт цаашлаад нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байгаа учраас комментуудыг хүргээд дуусгая гэж бодож байна. Ер нь бол тунгаяа кириллээр бичнэ үйлд нэрийн хээг заавал их шигтэй бичээрэй гэсэн байна. Бичнэ гэсэн болвол за манай сонсогч маань урайхан байгаа монгол хэл гэсэн за бямбийн гэрэнчний дурсгалд утагчинд гэд цаашаа бас яруу найргууд явуулаад байна манайх руу. Уртаас урт яруу найргууд бол ирсээрээ шүү. За цаашлаад тунгаалаа гэсэн болвол Улаанбаатарын өглөөг илчтэй болгож байгаад баярлалаа. Илч гэдэг үг нь дулаан гэрэл хүч чадлыг илэрхийлдэг үг гэсэн байна. Одоо тэгээд олон хүмүүс ажил төрөлдөө бас орохгоо явж байгаа тийм учраас өнөөдөр бас бид нэр юу хүндсэн бэ гэхээр зэрэг баярлалаа өчигдөр минь гэсэн сэдвэр те та өнөөдрийнхөө хийж байгаа зүйлийг үнэхээр анзаарч те үнэхээр энэ бүх зүйлийнхаа ажлынхаа байд юм уу хамтран ажиллаж байгаа зүйлийнхаа төлөө байгаа зүйлийнхаа төлөө талархаж бас ингэж эхлүүлээрэ гэж чин сэтгэлээс үзэн туршилтын нэг туулаа болчихоч гэж та бүхнийг бас хэлмээр байна те тэгээд та нэг 7 хоног үргээд үз ямар өөрчлөлт гарч ийнэ гэхээр би бол одоо бүр үнэхээр батлан хэлье шал өөр болно Тэгнэ те дээрэс нь одоо бол бид нэр юу хэлж байгаа штэ юу харуул зан гэдэг сэдвэрээ хэл усаа одоо бас бидний ингээд те хамгаалах ёстой зүйл юм шүү гэд. Тэгэхээр өөрсдийнхөө үгсийн сангаас хаснаа гэж шийдэж байгаа бас хүмүүс байх юм бол манай гэр бүлийн радио 1045 гэсэн дугаарын юу фэйсбүүк дээр явж байгаа энэ лайв стримийн дор одоо жишээл биний үгэнд окей гэдэг үг хэсгэлжсэн бол би одоо тэрийг хаснаа. Мөн дээрээс нь кириллээр бичнэ гэдэг яг энэ зүйлүүдийн талаар шийдвэр гаргаж бас бусдыгаа одоо энэ давлгаанд одоо уриалаач хөдөлгөөч гэж бас уриалж хэлмээр байна. Ааха. За манай ангараг утсан байна. Цагаан толгой чинь далан үсгтэй юм байна лээ штэ. Саяхан мэдлээ. Том жижиг гэдэг бүгд хоёроор тоологддог гинлээ гин. Тийм үү? Тийм гин. Тийм штэ. Тэгэхээр за тэрж тоолвол хоёроор тоолох юм. Энэ далан үсгтэй болсныг хоёр мэдж байгаа юу? Үгүй мэдээгүй. Үгүй штэ. Юу гэсэн үг юм бэ? Тоглоод байгаа. Хараа үгүй хэлгүүдээ тий. Үгүй баха. Үгүй бах энэ тоглож байгаа. Ингээд нэвтрүүлэг буруу хэлсэн энэ бичлэг нь хоёр төрлөх байхгүй юу? Тийм. Тэрнээс уншихтаа том жижиг аав гэж хэлдэггүй штэ. Том жижиг аав тий. Жохон дургу үндэ энэ гэж. Ингээд нэвтрүүлгийн цаг өнөөдөр 45 минутанд дуусна. Тийм болохоор манай би ингэж ийм санал байна хоёроо. Өнөөдөр юуны төрөнд одоо эхлэлний тухай ярьлаа. Тэгээ гоё шүлгүүд зөндөө байгаа шүү дээ бид нарт. Тэгээд хамгийн уран яруу уншдаг алтан гурвалдаагаараа нэг шуулвал яах вэ? За тийм. Сүүлийн ихсгээ ингэж базаад дуусгавал ямар бодол байна? Тэгээд камер нь байхгүй ч ер нь бол манай найруулагч намайг ер нь жоохон үзэхгүй байгаа. Камер нь үзэхгүй байна уу чамаа? Намайг ингээ камераас бүр ингээ хасаа ийцэн баггүй юу? Тэгээд тэгэхээр тань та бүхэндээ зориулаад би яг уг нь бол шүлэг бэлдсэн байсан шүү. Бичсэн гинэ. Аяй би дураараа юм ярих. Би бүр заяаг бичсэн болоо гэж бодлоо шүү. Гэхдээ дураараа би бичээгүй ч гэсэндээ яруу найрагч бүжил хамын шүлгийг олол би бэлдэж ирсэн. Маш олон бидний мэддэг шүлэг байдаг ч гэсэндээ энийг магадгүй та мэдгүй байх гэж бодсон. Өөрийнхөө камерыг заяал өгөөд тэгэнгүүтээ шууд шүлэг уншаал дуусгана. Заяа маань тэ сайхан уншаад өрөөгөө илэн шүү дээ. Тийм ээ. За тэгвэл тэгээд дуусгая. Энэ шүлгийг ихтэй та хэд сонсоогүй байхаа гэж би бодож шүү заяа. За. Камер таарлаа. Яруу найрагч хин гинэ? Яруу найрагч бүжин лам. За та бүхэнд уншиж сонирдуулъя. Яруу тансаг их хэлээ яагаад ч би гомдоохгүй. Яг л миний гэр шиг дотно дулаахан. Тэгээд бас эрхэм. Элэг зүрхэнд минь шингэсэн гигэн хайрыг эцэг ихэд минь өрөөсөн эрхэм өрөөлийг халуун сэтгэлд минь урссан цагаан сүг ханийн ингэрт эрхэлсэн бүсгүй сэтгэлийг энэл хилээрээ өгүүлж энэл хилээр дурсдаг штэ. Аялгау тансагийг хилээ их хилээ алагчилж би яагаад ч гомдоохгүй. Аав ээжийн минь сэтгэл шиг сайхан
тэгээд бас нүмертэй. Инээд энд минь эрхэлсэн энхрийн үрсийн жаргалыг итгэл дунд дэлбэлсэн сайхан сэтгэлийн амгаланг зүүдлээд баршгүй их нутгийн тэнхийг дээдлээд биширдэг өвгөд дээдсийнхээ түүхийг энэ л хилээрээ магтаж энэ л хилээрээ мөнхөлдөг шүү дээ. Сүрлэг сайхан их хилээ яагаад ч магтахгүй байж чадахгүй. Сар нарны гэрэл шиг тунгалаг тэгээд бас уянгалаг. Амьдралд минь ихшээлсэн аз жаргалын аялгауг ансганд минь чигтсэн ухаарал учрлын нулимсыг хөх тэнгэрт минь оршсон хүчит хаадын сүнсийг хүлэг моринд минь заларсан хөх Монголын заяа буйныг энэ л хилээр урин хурайлж энэ л хилээр арагддаг шүү дээ бид. Вау. Эсвэл сонсоогүй мэн. Сонсоог байхаа. Ястаг ямар гоё шүлэг вэ? Хүрхийн тий. Яруу найрагч бүжин ламын их хэл шүлгийг хамтдаа сонсоод өндөрлөө. Гэр бүлийн радио 104.5 84.5 энэ өглөө та бүхэнд хөтлөгч РК заяа богийн нарын одоо найруулагч Мизүү нарын хамтын бүтээлээр нэгдүгээр эфирээс танд шуудаар нэгэн түүхэн утсыг тантай хамт эхлүүллээ. Улаанбаатарын өглөө хэмээх нэгэн гайхалтай нийслэл улсынхаа нийслэлээр одоо нэрийдсэн энэхүү өглөөний хөтөлбөр танд хүрэхтэй нэгийг бодуулж, нөгөөг сэтгүүлж, зүрх сэтгэлийг тань хүчилж, илүү хүчрэхэг бат нэгэн болгож ажил руу юу эсвэл магадгүй гэртээ байгаа те янз янзын байдлаар сэтгэлийг хөглсөн гэдэгт бид итгэж найдаж байна. Тэгээд Улаанбаатарын өглөөтөө хамт байх бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бидний одоо өнөөдрийн маань дугаар энэ хүрээд өндөрлж байна. Маргаашийн Улаанбаатарын өглөө яг цагтаа буюу өглөө 7 цаг 15 минутанд цагаа сайхан Тааруулаад, сэрүүлгээ тавиад одоо зарлан одоо эхлэх болно. Тэгэд нэвтрүүлгийн төгсгөлд бид нар хамтдаа Улаанбаатар өглөөгийн юуг зарж байгаа гэсэн чухал урайгаа та бүхэнд нэгдэж хэлхийг одоо хүсэж байна. Тэгээд хамтдаа өндөрлөё гэж бодож байна. За ингээд урайгаа хэлье. 1 2 3 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө 104.5 Баярлалаа бүхэндээ. Шоу өндөрлөг. Хайртай шоу. Тэгж байгаа дуулсан доо. Ай. Тунгаадаа. Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5 84.5 талбайгаар таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн.